лайв маань эхэлсэн байна уу? Лайв өөрийнхөө профайл руу шеэрлэжээ. За сайн байцгаана уу? Орой минь. За ингээд лайв үзэж байгаа. Лайвд маань хамгийн түрүүлж орж ирсэн хүмүүс маань комментээр дуу болж гинөө надад шалгаад коммент хийгээд өгөөрэй. Тэгээд ерөнхийдөө гой цагтаа эхлээд цагтаа дуусгая гэж бодож байна. Лайк дарсан байна. За тэгэхээр дуу хоолой сонсогдож байгаа гэж ойлгож байна. За ойрд энерги ба чакра нэвтрүүлгээ хийж амжсангүй. Өнөөдөр ингээд цаг зав маань сайхан таарсан учраас өнөөдөр энерги ба чакра нэвтрүүлгийнхаа 77 дахь дугаарыг хийхэд бэлэн болсон байна. За 77 дахь одоо хай орой минь гэсэн байна. Ади орой минь сайн уу болж байна гэсэн байна. За окей сайн байна. За ингээд эхлээд өөрийгөө танилцуулаад өнөөдрийнхаа сэдвийг та нартай ямар сэдв одоо ярилцахаар лайв эхлүүлсэн талаараа тайлбарлаад за тэгээд өнгөрсөн 7 хоногуд буюу өнгөрсөн одоо хэдэн өдрүүдийнхаа сонин сайхныг уламжлалт ясаар сонин сайхнаа хуваалцаад тэгээд өнөөдрийнхөө үндсэн гол сэдвээр орё гэж бодож байна. За ингээд сайхан наадмалсан уу, сайхан баярлцгаасан уу? Монгол төмний маань хувьд маш гайхалтай наадам хэмээгтэй Монголд ганцхан болдог баяр маань дөнгөсөө болж өнгөрлөө. Хүн болгон хөдөөгөөдөө яваад одоо наадмынхаа баярын урамсгалтай байсан баг. За би ч гэсэндээ өнгөрсөн 7 хоногт аавынхаа нутагт очиод ирсэн. Манай бол Баянгар аймагт аймгийн хүн. За тэгээ Баянгар аймаг буюу миний аавын нутаг. Би яг өөрөө бол очиж амьдарч үзэж байгаагүй л дээ. Гэхдээ аавыгаа дагаад хэд удаа очижсэн. Тэгээ энэ жил одоо гоёлоо жил гарсан те лусын эзэн сэрсэн жил гэдэг утгаараа аавынхаа нутагт очиж хүндлэл үзүүлээ, залбирал мөргөл үзүүлээд, бясалгал хийгээд аавынхаа бас ах トゥ хамаатан садантай мэд мэдээд, настай өөрөөсөө ахмад хүмүүстэй бас мэд мэдээд ирсэн ийм сайхан өдрүүд болж өнгөрлөө. Уулаа усаа гэд явж идэл амралтын өдрүүд дуусаад өнөөдрөөс эхлээд аль бие усаар ажилдаа орсон байна. За сонь сайхан гэвэл 7 сарын 22-наас өглөөний бясалгалын анги маань эхлэх гэж байна. Шалтгаангүй бясалгал одоо танхимын хичээл маань бол ерөнхийдөө нэг 5 хоногор явагдаад байгаа. Тэгээд завтай чөлөөтэй үедээ ингээд 5 хоногийн танхим бясалгалаа зарладаг гэдгийг та нар маань мэддэг болсон байх. Тэгээд энэ 7 хоногийнх бол 7 сарын 22-ны өглөө 7:30-аас 8:30 анги маань бүртгэлээ авж гин. 10 хүний судалтай VIP бясалгал учраас бүртгүүлсэн бол яг яс сун. За тэгээ яг бодож байгаад бүртгүүлнэ. Бүртгүүлсэн хүмүүстэй бол ингээд анги танхим цаг заваараа бүх эрдэм мэдлэгээрээ үйлчлэхэд бэлэн байна гэсэн үг тийм. За тэгээ түүний дараа онлайн сургалтууд гадаад орон нутагт байдаг тийм ингээд гадны оронд амьдардаг мөртлөө бас хүн болсон энергийн асуудал, амьдралын асуудал, ахуйн асуудлууд гардаг. Тэр үедээ бясалгалтай танилцаж амьдралынхаа гой зөв техникийг олгож байгаа хүмүүстэй зориулаад онлайн бясалгалын хичээлээ бэлдсэн байгаа. Энэхүү бясалгалын хичээл маань 7 сарын 19-нээс эхлээд офн гэдэг шиг те нээлттэй групп хичээл маань явагдана. За тэгээд энэ оног дуустал тэрнхүү нууц групп маань одоо юу байна нээлттэй буюу энэ оног дуустал хүчнтэй байна. Тэгээ төлбөртэй төлбөр нь 102,000 төгрөгийн үнэтэй ийм онлайн буюу танхимын ангийн хичээлүүд маань эхэлж байна. За тэгээд ер нь онлайн хичээлээ нэг зарлаад бүртгэл аваад ингэж яхахаа орон зүгээр нэг удаа бүх хүмүүсээ бүртгэж аваад энэ оногоо дуустлаа. Өссөн үедээ ороод үзэх боломжоор нь хангахын тулд 15 хичээл боловсруулсан цэвэрлэгээ, төвлөрөл, энерги эрчим өсгөх гэсэн 5 том бясалгалуудтай ийм. За тэгээ мэдээж би өөрийнхөө дуу хоолой, өөрийнхөө энерги эрчмээр тэрхүү бясалгалын хичээлүүдийг боловсруулсан. Өмнө нь хизээ язан тий хэдэн зуун жилийн өмнө байсан техникүүдийг ашиглаж бясалгалуудаа бэлдсэн. Гэхдээ үүн дээрээ бас өөрийнхөө эрдэм чадлыг бас та нартай ойлгомжтой байдлаар оруулахыг хичээсэн ийм хичээлүүд явагдаж байна. За ингээд лайв үзэж байгаа нийт хүмүүстээ энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр ингээд энерги ба чакра хэмээх лайв одоо цахим нэвтрүүлэг явагддаг юм аа. Энэ нэвтрүүлгийг би өөрөө ингэж одоо сүнслэг мэдлэг буюу сүнслэг одоо мэдрэмжүүдээ
одоо хэрхэн яаж энэхүү мэдрэмжүүтэй танилцсан талаараа өөрөө сэдвээ сонгоод ингээд тасралтгүй явуулдаг. За ингээд энэ удаа бол 77 дахь дугаар нь явагдах гэж байна. Энэ удаагийн 77 дахь дугаарынхаа сэдвийг маш гоё хүмүүст хэрэгтэй болов уу гэж бодоод одоо сонгосон байгаа. За ингээд сэдв маань бол сүнслэг дэвшилт одоо сүнслэг мэдлэг гэдэг зүйл сүнслэг одоо мэдлэг мэдрэмжийн дэвшилтэд төвшин хүний амьдралд юу яаж нөлөөлд юм бэ? Энэ сүнслэг мэдрэмж юу бусдын амьдралд нөлөөлд юм уу гэдэг сэдвээр за муу аз сэтгэр чөтгөр шулам гэж юу юм бэ те? Би тэр зүйлтэй хэрхэн яаж тулгарч исэн бэ? Хэрхэн яаж түүнийг даван гарч исэн гэдэг талаараа та бүхэндээ одоо нөгөө хуваалцаж 77 дахь нэвтрүүлгээр энэ сэдвийг орё гэж бодсон. За 77 гэдэг нь 7-гийн тоотой байгаа. За монголчууд маань 7-гийн тоог дортхын 7 гэж нэрлэдэг. Сүнслэг утга учир буюу амьдралын мөн чанараараа 7 гэдэг тоо бол маш утга учиртай тоо буюу далд тухамсрыг илэрхийлдэг тоо байгаа. За яагаад вэ гэвэл дэлхийн ертөнцийн дээр байгаа гахалтай гоёмсог тансаг бүх зүйл 7-гийн тоотой байдаг. За 7 гариг байна, үндсэн 7 хурд байна, дууны 7 их шиг байна, 7 өдөр байна, 7 од байна, 7 өнгө байна гээл те. Яагаад ийм гайхалтай бид нарыг ингээд хөгжөөж чаддаг, баясгаж чаддаг, аз жаргал өгч чаддаг, биднийг цэвэрлэж чаддаг бүхэн 7 байгаад байгаа юм бэ гэхээр энэ бол далд ертөнцтэй холбоотой тоо учраас тийм байгаамаа гэсэн. Тэгээд дээд биднээс одоо эртний үед амьдарч байсан хүн төрлөختөн маань биднийг үндсэн 7 хурд гэдэг зүйлийг таньж мэдэрээ амьдралын мөн чанар далд хумсар гэдгийг ойлгороо гэдэг сэжмийг өгөхийн тулд бүх энэ гайхалтай зүйлүүдийг 7-гийн тоогоор бидэнд энийг сэжүүр дохио өгөхийн тулд 7-гийн тоогоор одоо ингэж цаанаасаа бүрэлдэн бий болсон байна. За тийм учраас ийм одоо 7-гийн тоо гэдэг бол сүнслэг буюу далд хумсрын утгатай тоо. Тийм ч учраас өнөөдөр би 7-гийн 77 дахь дугаараараа далд ертөнц рүү орсон сэдвийг сонгосон. Тэр нь бол аз сэтгэр гэж юу юм те миний өөрийн одоо тэр зүйлтэй яаж тулдаж би тэр зүйлийг яаж ойлгож хүлээж авсан бэ гэдэг мэдээлэлүүд энд орж байгаа. За анх удаа лайв үзэж байгаа хүмүүс бол би номтой болыг пэйж үзсэн модератор багш Мишка гэдэг хүн байгаамаа. За тэгээд би шалтгаангүй бясалгал хэмээх танхим одоо бясалгалын хичээлийг явуулдаг, авра үздэг, амьдралын код гаргадаг, за хүний бичгийн хэвээр амьдрал уншдаг энэ ур чадваруудад суралцсан үүнийг Монгол түмэндээ дэлгэрүүлж үүнийг одоо Монгол түмнийхээ амьдралыг онцлох за мөн хэрэгцээтэй мэдээллийг танд шийдвэр гаргах хэрэгцээтэй мэдээллээр таныг хангахын тулд энэ ажлуудыг юм сүнслэг ажлуудыг хийгээд явдаг хүн байгаамаа. Энэ ажлыг би өөрөө сонгосон. Энэ ажлыг би миний амьдралын хэм маяг амьдрал тохиолж байгаа үйл явдал за мөн миний амьдрал тохиолж байгаа янз бүрийн зүйл дээшээ доосоо жаргалгүй бүх зүйлүүдээр энэ ажил энэ мэргэжлийг сонгосон. Энэ бол миний гол зам, энэ бол миний эрхэм зорилго, энэ бол миний мөн чанар, энэ бол миний хамгийн дурлаж хийдэг, өсөж хийдэг зүйл маань байгаа. За тэгээд өөрийнхөө олж мэдсэн зүйлээрээ мөн намайг сонсдог, намайг давдаг, надад итгэдэг, мөн сүнслэг амьдралын талаар ойлгохыг хичээж байгаа, амьдралын мөн чанар суралцахыг хичээж байгаа хүмүүстэй зориулаад энерги ба чакра гэдэг нэвтрүүлгийг санаачилж хийгээд жил гаруй болж байгаа. Бараг 2 жил болж байна те. За тэгээд ингээд 7 хоногт сард ч юм уу ингээд чадхаараа цаг зав гаргаад хийдэг учраас өнөөдрийн энэ цаг мөчид бид нар 77 дахь дугаараараа хамтдаа уулзж байна. 77 дахь дугаараараа энэ сэдвт энэ өрөөнд энэ цаг мөчид энд бид нар цугларсан байна. За ингээд хэдүүлээ гол ярианыхаа сэдв рүү орцгоё. За хүний амьдралд ингээд янз бүрийн зовлон жаргал ээлжилдэг. Тэгээд зовлон зүдгүүр гэдэг бол өнөөдөр баярын өдөр юм байна тий. Өнөөдөр энэ сургуулаа төгсөж байгаа юм байна. Эсвэл өнөөдөр ийм аз жаргалтай хорим болж байгаа юм байна. Өнөөдөр тохиолдоод яхин дараа тохиолдъё гэж ингэж ирдэггүй. Шинэ жилийн одоо 31-ний тэг ингээд он гарах гэж хахад ч айлуудад зовлон зүдгүүр тохиолдож л байдаг. Сар шиний одоо тэг шинийн нэгний өглөөч хүмүүст асуудал тохиолдож л байдаг. Би яах ингээд энэ ажлыг хийж байхдаа ингээд аяа гайхдаг байсан байхгүй юу? Одоо юу вэ гэхээр яг ингээд шинийн нэгний өглөө хүн ингээд надад туслаач ингэж тэгээч гэл мессеж чиг тохиолдолт ч юм уу те. Яг ингээд 12 цаг он гарахгаас сууж байхад гэр бүлэрээ сайхан баярын ширээний ард сууж байхад хүмүүс ингээд зовлонгоо бичээл би ингэчлээ тэгчлээ ч гэдэг юм уу. Ингэж орж ирдэг байх үед ингээд аяа гайхдаг байсан. Яагаад одоо ингээд энэ хүн баярлж гин гэж боддгоон болоо, яагаад энэ хүнд ч гэсэн амьдрал байгаа гэж боддгоон болоо, яагаад ингээд шууд ингэдэм болоо гэж боддог байсан үеуд бол байсан. Тэгээ мэдээж ингээд амьдралын мөн чанар суралцаад олон хүнтэй одоо
Тэ ингээд харьцаад явж байхдаа ойлгосон л доо хүнд зовлон гэдэг бол энэ баяр юм байна те. Энэ нэстэ үнэхээр жаргалтай өдөр юм байна гэж ялгадгүй юм байна. Хүнд ямар ч өдөр хүн өхөл хагцал тохиолдож болж байна. Ямар ч сайхан баяртай жаргалтай өдөр нь зовлон зүдгүр тохиолдож болж байна. Энэ бол цаанаасаа л амьдрал нөгөө зовлон гэдэг бол хэлж ирдэггүй. За тэдэн сарын тэдэн тийм болно шүү гэж хэлж ирдэггүй. Хийсч ирдэг гэдэг энэ одоо ардын цэцэн цэлмэг өгтэй холбоотой юм байна. Тийм учраас магадгүй та тэр өдөр жаргалтай жаргаад явж иж болох ч гэсэндээ тэр өдөр яг тэр цаг мөчид өөр хүнд зовлон тохиолдоод, өөр хүнд гэмтэл бэртэл тохиолдоод, өөр хүнд одоо өхөл хацал тохиолдож ядгаа. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр амьдралд юу нэг юм уян хатан те аливаа юмд нэг юм мөн чанарлаг, аливаа юмны нэг жоохон давааны цаадах, давааг харсан байдалтай харьцахгүй бол яг өөрийнхөө тойрогт яг л өөрт нь тэр зүйл тохиолдож байгаа бол бусад бүхэнд ингээд тохиолдож байгаа юм шиг бодож явах нь бол буруу юм байна гэдгийг ингэж ойлгож ухаарсан. Тийм ч учраас би энэ сүнслэг дэвшилт гэдэг юу юм бэ те? Хүний сүнслэг амьдрал гэдэг сүнслэг мэдлэг ер нь бусдад хэр нөлөөлт юм бэ? Амьдралд нь нөлөөлт юм уу? Шийдвэрт нь нөлөөлт юм уу? Арга ухаанд нь нөлөөлт юм уу гэдэг асуулт надад гарч ирсэн. Хүн ингээл амьдралын мөн чанар суралцаал байна. Одоо ингээл цуглаанд явсан айгүй олон жил явсан хүн байдаг гэж ярьдаг шүү дээ. Эсвэл ингээл ном уншуулаад насаараа ном уншуулаад гандан тгчлээ дээр явсан ч гэсэндээ амьдрал нь юроосөө өөдлөхгүй ч юм уу те амьдрал ах нь юроосөө сайжирдаг хүмүүс байдаг шүү дээ те эдгээр хүмүүсийн талаар энэ юу болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр ярих гэж энэ өрөөнд энэ пэйжид энэ цаг мөчиг та нартай одоо зориулахаар энд сууж байна. За миний энэ олж мэдсэн мэдлэг бол ерөөсөө л миний амьдралын туршлагаас үүдэлтэй уншиж судалж таньж мэдсэн зүйлүүдээс минь үүдэлтэй учраас та өөрийнхөө миний ярьж байгаа зүйлийг өөрийнхөө олж мэдсэн амьдралын туршлагатаас сүлээд авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, авах гэхийн мэрэгэн цэцэн ухаанаар хандаарай гэдгийг бас та нартаа дахин сануулж хэлье. Тэгэхгүй ингээл яг нэг өөрийнхөө олж мэдсэн зүгээс хандаал те буруутгах, шүүмжлэх янз бүрийн сөрөг зүйлүүдийг ярих талаар бол одоо ярьж одоо ингээд дайрч давшлахыг бол би хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол хүмүүсийн үзэл бодол хүний олж мэдж байгаа зүйл те. Тэгэхээр танаас өөр байвал та өөр арга замыг сонг, өөр зүйлийг одоо хайж ирлхийл те тэрнээс биш танаас өөрөөлаа гэж гүтгэх, дормжлох, буруутгах, дайрч давшлан гэдэг нь өөрөө нэг юм ахуй дотроо жижиг тойрог дотор байгаа гэлтэгдгээ. За тэгээ иймэрхүү үзэл бодлын зөрчилдөөнийг бол бид тэр тухайн хүнийг амар амгалан байлгахын тулд одоо тийм суугаасаа пэйжээсээ бол хаадаг байгаа. Эсвэргээрээ сайхан сонсоод авах гэхийн ухаанаар хандаад авахыг аваад хаяхыг хаяад явж болно. Би өөрийнхөө энэ хийж байгаа зүйлүүдийг бүх нийт бүх масст зориулаагүй. Сүнслэг мэдлэг сонирхож байгаа, сүнслэг дэвшилтийг ирж хайж байгаа эдгээр хүмүүстэй л зориулсан. Тэдгээр хүмүүс маань угаасаа ухаж түнхэж хайж ингэж эрдэмч хамдангуй хандж байгаад энэ зүйлийг хизээ нэгэн цагт таны цаг болсон тэр мөчид олд сонсох болно. Тийм учраас би тэдгээр хүмүүстэй л зориулж байгаа. За ингээд гол сэдв рүүгээ орцгоё. Энэ надад ярих сэдв байна. Танд сонсох зав байна уу? Тэгвэл ингээд хамтдаа энэ сэдвийг өнөөдөр сонсож энэ сэдвтайгаа танилцъя. За хамгийн эхлээд би сүнслэг дэвшилт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг гол сэдв рүүгээ оръё гэж бодлоо л доо. За би ингээд сүнслэг зам гэдгийг мэдтгүү байлаа. Ер нь сүнс өдөрч гэж юу гэдгийг мэдтгүү байсан үед надад мэдээж байсан. Тэр үедээ бол миний амьдрал яг хуу нэлээд уналттай, нэлээд айцтай, төгшөөртэй, асуудалтай явж байсан л та. За тэгээд нэг л амьдрал биш санагдаад те юу үлэн чи яадаг үлээ. Ийм амьдрал гэж ийм одоо тэг бэрхшээлтэй ийм зовлонтой байд юм бол хүмүүс ягаад шавьчиг ингээл өдөр болгон төрөөд байд юм бол бараг төрөх шаардлагагүй юм шүү гэж боддог талаараа өмнөх олон хичээлүүдээр ярьжсэн. Тэгээд энэ амьдралын мөн чанар гэж байд юм байна. Амьдрал чи асрах амттай юм байна гэдэг зүйл рүү орох тэр ингээд амьдрах утга учиртай болох те амьдрах хүч чадалтай болох юм дотоод юм амьдралын энергитэй болоход надад сүнслэг мэдлэг тусалсан. Юу вэ гэвэл альва одоо сүнслэг мэдлэг гэдэг юу хэлж байгаа вэ гэхээр альва бүх юм ингээд 50-50% та нэг нь бол арга тал нөгөөх нь бол бэлэг тал буюу ин ян арга бэлэг те. За энэ хоёрыг юу гэж хэлээд байгаа гэхээр нэг нь бол бодит амьдрал бидний нүдэнд харагдж байгаа материалын зүйл нөгөөх нь түүний далд оршиж байгаа хэдийн нүдэнд харагддгүй ч гэсэндээ түүнээс том утга учир байгааг хэлээд байгаа. Энэ хоёрыг хоёулангийн тэнцвэртэй олж мэдж логик дистралтай таньж мэдсэн хүмүүс бол амьдралаа
дээшлүүлж улам илүү ингэж өсөж хөгжиж дэвшиж дээшилж явд юм байна л та. Тэгэхгүй хитрхийн нэг тал руугаа одоо хазаагаал те эсвэл хитрхийн нэг тал нь хоосон эсвэл хитрхийн нэг тал нь ингээд ихссэн байгаа хүн бол яг нэг тэрэгний дугууны нэг нь том нэг нь жижиг ардаас нь түлхэж байгаа хүн хамуу хүчээ гаргаад түлхээд байгаа мөртлөө урагшлахгүй байгаа тэр яг тэр замтай адилхан гэж үзэж байгаа. Тэгэхээр сүнслэг дэвшилт гэдэг бол бүр амьдралын хамгийн том дэвшилт юм байлээ. Энэ бол хідэн тэрбум төгрөг олсноос ч илүү амттай, асар их эрдэм мэдлэг цуглуулснаас ч илүү амттай тийм сайхан зүйл байд юм байна. Асар хүртээмжтэй мэдлэг байд юм байна. Зөвхөн өөрөө олж мэдээд өөрийнхөө савн дотор л амьдрдаггүй юм байна. Бусдад өгөхөд нэг юм далайцтай тий. Бусдыг дайлахад нэг юм амттай ийм мэдлэг байд юм байна. Тэгээ би бол мэдээж өөрийнхөө чадлаар олж мэдсэн замаараа ингээд багахан хэсгийг ингээд тий амсаад явж ин л та. Тэгээ тэр утгаараа тэгээд энэ багахан хэсгийг амсаад явж байхдаа ч гэсэндээ айгүй хүртээмжтэй. Маш олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээлээ. Маш олон хүмүүстэй найз нөхөд боллоо. Маш гоё том хүрээлэлтэй боллоо. Өөрийгөө өргөлж дэвшсэн те өөрийгөө өргөлж агсан шатнаас харж чаддаг боллоо. Бусдыг ч гэсэндээ өмнө харж исэн нүд одоо харж байгаа нүд хоёр маань тэнгэр газар шиг ялгаатай болж хувирж байна. Ийм учраас сүнслэг дэвшилт гэдэг бол амьдралыг тэр чигээр нь оронгоор нь эргүүлдэг юм байна. За тэгсэн чинь ингэж оронгоор нь эргүүлдэхэд бид нар саадууд тулгарнаа. Би ч гэсэн тэр саадыг өөрийнхөө хэмжээнд туулаад одоо бүр даваад гарсан гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ өөрийнхөө хэмжээндээ ингээд даваад туулаад тэмцээд одоо бусдтай биш шүү. Өөртөөгаа те ингээд тэмцээд явж байгаа. За энэ амьдралд маань ингээд сүнслэг дэвшилт рүү орохоос өмнө миний амьдралд аз сэтгэртэй таарсан эсгүүд байсан. За энэ нь юу вэ гэхээр аз сэтгэр шулам чөтгөр тийм одоо сүнслэг сөрөг энерги ч гэдэм үү ийм зүйл байд юм уу гэж. За нэг хэсэг чинь одоо энэ бол надад илүү их мэдрэгдсэн хэсэг нь бол 2017 2018 онуудад тахгүй юу. За эдгээр онуудад миний нүдэнд ингээл ямар нэгэн хийм харагдах те энд ч юм сэтгэнэл тэнд ч юм сэтгэнэл жижигхэн давчих харанхуй өрөөнд ч орсон чиг айгаал гадаагаар бол харанхуй байсан чиг л айгаал ийм үеуд байсан жилүүд өнгөрсөн л тоо. За тэгээд би ерөөхдөө за чөтгөр шулам гэж байд юм байна. Ямар аимшигтай юм бэ те. Ингээл нүдэнд янз бүрийн хэлбэр дүрстэй юм харагдах ингээл тент ч нэг юм сүтгэн жаа юм шиг энд ч үт. Нэг жижигхэн шавж харсан ч ингээд айдаг, түгшдэг одоо ийм айц хүз мэдэрдэг жилүүд болж өнгөрлөө. Тэгээд би ийм чөтгөр шулам гэж үнэхээр байд юм болов те. Би одоо ийм амар чөтгөр шулам ийм энергитэй одоо ийм аимшигтай айцтай болчлоо. Энийг холдуулъя, засуулъя, янзлуулъя гэд тодорхой хугацаанд тэр үед хэдэн хүнд ингээ үзүүлээд явж исэн. Гэхдээ би тусыг эс олсон гэдэг шиг те. Юу гэсэн үг вэ гэхээр би хин нэгэнд үзүүлээд ямар нэгэн зүйл хийлгэснээрээ миний амьдрал сайжраагүй л те. За яагаад вэ гэхээр тэр хүн муу ажилласан учраас тэр хүн тэр заслыг муу хийсэн учраас биш харин эсэргээрээ тэр айц тэр чулам чөтгөр зэтгэр хараал ерөөл юу вэ тэр ингээ сүнс сүдэр гэдэг юм нь над дотор байгаа миний дотор байсан учраас тэр зүйлүүд ингээд өөрчлөгдөхгүй байгаа гэдгийг ойлгосон. Юу вэ гэхээр чөтгөр шулам ад зэтгэр сүнс гэдэг нь энэ бүхэн айц цөхрөл доод сөрөг энергиэс үүдэлтэй энэ энергиэс бий болсон танаас үүсэлтэй таны дотор байгаа зүйл гэсэн үг. Та энэ чөтгөр шулам одоо энэ сүнс өдрийг өөрөө бий болгосон. Та энэ зүйлүүдийг өөрөө ингээд зохиомлоор бий болгосон гэсэн үг. За тэгэхээр ингээд дэлхийн ертөнцийн дээр өөр ямар ч одоо чөтгөр шулам гэж нэрлэгддэг зүйл байдаггүй мүү гэдэг асуултаас хүн сонь санагдаж магадгүй л те. За судлаад үзсэн чинь манай энэ гариг маань айгүй олон ертөнцийн айгүй олон бодгаалуудын амьдардаг гариг юм байна л та. Ганцхан энэ дотор хүн төрлөختөнд л амьдардаг биш юм байна. За бодит байдал дээр бол амтан ургамал те шавж горхоо гэдэг айгүй олон амьттай зүйлүүд бид нар энэ дэлхийг хуваалцаад хамтдаа амьдардаг тийм үү. За далд ухамсартай гэвэл ганцхан энэ гариг маань ингээд амьдарж байгаа хүн төрлөختний эзэмшил биш сүнс өдөр янз бүрийн энергиуд бас энэ дэлхийн энэ гариг дотор энэ галактик дотор мөн адилхан тэгш хэмтэйгээр оршин байдаг. Гэхдээ танд тэр өөр ертөнцийн амьтад таныг оролдоо, таныг өдөө, таныг зовоогоод байгаа юм биш ээ. Тэдгээр амьтад тэдгээр одоо дундын ертөнцийн, завсрын ертөнцийн амьтад маань бүгд өөр өөрсдийн гэсэн хуйланд захирагддаг. Бүгд өөр өөрийн гэсэн дүрм журм, өөр өөрийн гэсэн яг л би нэг өөрийн гэсэн гэр бүлтэй, өөрийн гэсэн амьдралын тойрогтой шиг тэр амьтад ч гэсэн тантай яг адилхан өөрийн гэсэн гэр бүл, өөрийн гэсэн амьдралын тойрог, өөрийн гэсэн зам ёстой байхгүй юу? Таныг айлгаал, таны хажууд ирээлтэй тантай наалдаад явж идэг одоо юм байхгүй. Харин эсэргээрээ тэр ингээд та айгаад
цөхрөөд, сандраад, сөрөг энергит автаад байгаа бол тэр зүйлүүдийг өөрөөсөө бий болгодог гэсэн үг. Айцаас үүдэлтэй шулам чөтгөр аз сэтгэр танд гарч ирдэг гэсэн үг. Цөхрлөөс үүдэлтэй одоо тэр чөтгөр сүг сөөдөр юу гэдэг эдгээр зүйлүүд бий болдог гэсэн үг. Эдгээр зүйлүүдийг та өөрөө бий болгодог гэсэн үг. Би ч гэсэндээ ингээд айж түгшээд амьдралын мөн чанарт мэдэхгүй явж байхдаа энэ одоо даваануудыг туулсан л да. Юу вэ гэвэл ингээд борхон ч гэж баах явлаа. Ламхаар одоо юу гэдэг ингээд хийд орноор ч явж үзчихлээсэн. Гэхдээ тусыг эс олсон гэж түрүүнийх шиг тусыг эс олсон. Яагаад вэ гэвэл энэ миний айц надын дотор, энэ харанхуй өөрөө миний дотор байсан учраас яаж тэр ингээд гаднаас нь цэвэрлэхийн. За хэдүүлээ ямар шингэнээр ярил л да, нэг тийм ойлгомжгүй ээдрээтэйгээр яриха болиё л да. Жишээ нь та ингээд өчигдөрхөн сайхан цэвэр усаар усанд орлоо гэж бодъё. Би бэлтрийнхаа махан биений бохирдлыг арилгачлаа гэж бодъё. Гадаагаа гараад шороотоо тоостой одоо орчинд орё гэж бодъё. Маргааш нь дахиад та шороотоос улсан хувц сунарч бохирдсан бай гэж бодъё. Тэгэхээр ингээд гайхтгүй үсттэй те хүн хүүе би чи яагаад бохирдчихваа? Би яагаад талтар болчихваа? Би өчигдөр усанд орсон штэ гэдэггүй үсттэй. Яагаад гэвэл шороотоостой газраар явсан, бохирдолтой газраар явсан гэдгээ хүн мэддэг учраас за дахиад цэвэрлэе гэдэг одоо ухагтхан орж ирдэг. Гэтэл бид нар сүнслэг энергийн хувьд энийг эсрэгээр нь одоо ашигладаг. Юу вэ гэхээр би засал хийлгээл байгаа ш, тэ. Би ном уншуулаад байгаа ш. Би хийд орноор яваал байгаа ш. Яасан дуустгүй зовлон, яасан дуустгүй амьдрал, яасан өстой ядаргаатай тамийн үйл үртэй юм бэ гэж ярьдаг. Та энэ бүхнийг гаднаас нь тэгээд цэвэрлэхгүй. Энэ бол төр хугацааны л арга хэмжээ. Дотроос нь буюу өөрийнхөө зүрх сэтгэлээс, өөрийнхөө энергиэс, өөрийнхөө ухамсараас энэ айдас цөхрөл энэ дарангууллуудыг гаргаж хайснараа энийг бүрэн цэвэрлснээрээ бүрэн ангааснараа та энэ ад сэтгэр шуламж тэр сүг сүдэр гэдэг зүйлүүдээс хол явна. За хүн ингээд энерги өөрчлөгдөөд амьдралын мөн чанар суралцаад амьдралын бодит үнэтэй танилцах тусам таны нүдэнд сүдэр харагдах нь битээлтэй танд шавж хүртэл хөөрхөн харагдана. Хөө энэ ямар ингээд яагаад вэ гэвэл шавжинд хүртэл хоёр тал байдаг. Нэг нь бол доод ертөнцийн тэгээд доод энергитэй ингээд бид нар хараал нэг эвгүүцдэг штэ тий. Зүгээр л нэг аалц ч юм уу нэг юм шавж явж байгаа тараал нэг би арцгандаг тий. Тэр амьтан таныг яагаачгүй хазаагүй хайраагүй байхад ингээд би эвгүүцдэг тий. Тэрийг харж байгаа нь доод энергийг агуулж байгааг илтгэж байгаа. Нэг хоёрт нь тэр амьтан амьтай хөл гар нь яваад хөдлөөд орчлон ертөнцид тоошороо хөдөлгөөд явж байгаа нь сүнслэг энергийг бас агуулсан байдаг. Юу вэ гэхээр тэр амьтанд ч гэсэн сүнслэг буюу ам байна гэсэн үг. Ам байна гэдэг нь тэр өөрөө зам ёсны ямар нэгэн даалгавартай гэсэн үг. Тэгэхээр ингээд хүн энерги дээшлээд ухамсар дээшлэх тусмаа ингээд шавж хорхоо хүртэл сүнслэг мөн чанараараа харагддаг бол айцтай, цөхрөлтөө одоо тийм сөрөг энергитэй байх үед зүгээр энгийн гэрэл гэгээтэй нартай газар хүртэл айцтай санагддаг, аимшигтай санагддаг, сөрөг санагддаг, бүтлгүүдэл энерги байнга таны хажууд байж байдаг. Тэгэхээр энэ айц хүч буюу аз сэтгэрийн гинжийг таслах хэрэгтэй байдгийн байна. Миний өөрийн туршлагаас шүү, тэ. Би өөрийнхөө туршлагаар бол энэ аз сэтгэрийн гинжийг тасалъя гэдэг юм шийдвэрийг гаргаад өөрөө түүнтэйгээ ингээд ажилласан надад 5 дараалал байдгийм аа. За энэ 5 дарааллыг би бас та нартай танилцуулъя гэж бодож байна. Ингэж танилцуулахаас өмнө би та нарт энэ ойлголтыг бүрэн дүүрэн сайн ингээд гүн гүнзгийтэй ингээд ойлгуулчаад түүний дараа арга замыг нь хэлж өгье гэж бодож байна. За эхлээд бид нар энэ айц, аз сэтгэр шуламжтөр гэдэг зүйл ерөөсөө айцтай, цөхрөлтөө, үргэлж сөрөг юм ярьж яадаг, үргэлж зовлон тоочж яадаг хүмүүсийн хажууд байж яадаг. Энэ бол ерөөл бохир энерги буюу сөрөг энергийн бөөгнөрлөлтөө. Энэ сөрөг энергийн бөөгнөрл танд 3 толгойтой мангасч болж харагдаж болно. 15 толгойтой атгаачин чөтгөрч болж харагдаж болно. Хар сүгс өдөр цагаан үстэй нөгөө юу гэдэг лээ? Үсээ задгаа тавьсан улаан дайлтай эмэгтэй энтер гээл те янз бүрийн одоо дээр юу хууч яриа байдаг штэ. Тим эмэгтэй, ийм эмэгтэй замд явжсэн чинь инглээ тэглээ гээл те. За биднэрт ингээд Монгол ахуйгаа л ярил л та те. Монголд ингээд тээврийн жолооч нар гэж байсан. Тэдгээр тээврийн жолоочд буюу хот хооронд хөдөө орон нутагт хооронд ингээд жолоод машин барьж агаад тэр дундаа ингээд биднэрт хоол унд хүнс юу гэдэг тариа будааг зөөвөрлөдөг ажил тухайн үеийн амьдралын одоо хим маягаас үүдэлтэй юм ажил байсан. Одоо ч гэсэн байгаа. Тэр үед ингээд тээврийн жолооч ахнаар айгүйх ингээд сүнс өдрийн талаар ярьдаг, бүгд читгэрийн талаар ярьдаг. Ийм одоо хүний өвлжөөнд хонсон чинь ийм аимшигтай зүйл хараад ч гэдэм үү те. Ингэж мэдээллүүдийг одоо хүүхдүүдэд үлгэр дамгшгэл ярьдаг байлаа. Би ч гэсэн
тийм зүйлийг сонсоо суудаг хүмүүсийн хүүхдүүдийн нэг байна. Юу гэхээр манай аав ч гэсэн тээврийн жолооч байсан. Аав маань ч гэсэндээ ийм болж гинэ, тийм болж гин, тэр жолооч ийм ярьлаа, энэ жолооч ийм ярьлаа. Би тийм газар ингэсэн чинь морд тушаад харна, ингэслээ тэгшлээ гэж ярьдаг л байсан л та. Тийм учраас би энэ чөтгөр гэж бол байдгийн байна гэж багаасаа итгэж уншиж өссөн. За үүний дараа ингээд өөрийнхөө амьдралттай үнэхээр тэр шуламж дөр нь ирсэн юм шиг тэр ингээд айц хүч тэр ингээд сүрэг энергиуд надад байгаа юм шиг ингээд айцтай харагдах, нүдний буланд муу муухай зүйл харагдах, орой унтах гэхээр айц тавтаад унтаж чадахгүй байх гэх мэтчлэн үйлдэлүүд болж илаа. Тэгээ энэний учрыг олоо яагаад ингэдэм бол гэж бодоод одоо хайж уншиж мэдээд өөрийнхөө амьдрал тохиолдсон туршлагуудаараа таньж мэдсэний үндсэн дээрээс энэ мэдээллийг би та нартаа таниулж байгаа юм л та. Тэгэхээр яг юу болдог байсан гэхээр үнэхээр тэр тээврийн жолоочтой тийм юм тохиолддог байжээ. Тэр нь яг үнэхээр тийм цагаан өстэй улаан дэлтэй хүн байсан гэсэн үг биш байх нэ. Тэр нь юу вэ гэхээр өөрсдөө одоо нөө өөрсдийн тэр хүмүүсийн ядарсан ядаргаа ахун амьдрал те өөрсдийнх нь энергийн төвшин одоо ямар байгаагаар шалтгаалаад айс унд аргал хөдлөн гихчээр те ингээ ямар нэгэн зүйл тэр сөрөг энергийн бөөгнөрлөлтөд тэр хэсгээр явах үед яг тэр өөрийнх нь энерги дээр давхцсан зүйлүүд янз бүрийн хэлбэр дүрстэй болж харагддаг юм байна л та. Тэгээ түүнийгээ ингээд тэр хүн өөрийнхөө мэдрэмжээр таниулж штэ. Тийм харагдах шиг болсон, эмгэн байсан, өвгөн байсан, эмэгтэй байсан, эрэгтэй байсан, хүүхэд байсан ч гэдэм үү те. Ингэж хэлдэг байжээ. Тэгээд тэр хүний үнэн тэр хүн харсан уу харсан. Гэхдээ тийм зүйл нь юунаас ихтэй вэ гэхээр өөрийн дотор байгаа одоо сүнслэг айдас, сүнслэг цөхрөл, сүнслэг ядаргаанаас үүдэлтэй байгаа байхгүй юу? Тийм зүйлүүдээс одоо хүн юм өвчин эмгэг тусч болд юм байна. Тэрийг бол би сэтгцэн өвчнийг хэлж байгаа юм л та. Сэтгцэн өвчтөй хүмүүс ингээд Монголд одоо сэтгцэн имлэг бол ганцхан байна л та. Ачаал нь бүр дийлдэг байлцсан. За энэ имлэгт ингээд сэтгцэн өвчтөй хүмүүс ингээд байж байгаа. Тэр хүмүүсийн ингээд яриг сонсохоор юу вэ гэхээр миний ингээд гарнаас үт гарч ирээд байдаг гэд гараа ингээд тасралтгүй хазаал зулгаагаал өөрийгөө зовоогоол тарчлаагаал те нүдэнд нь энгийн хүн харахаар гар нь хэвийн зүгээр гэтэл тэр хүний нүдэнд үргэлж тийм айц хүүцтэй тийм үт хорхоо гарч ирээд байгаа ч юм шиг те эсвэл ингээд нэг юм хүүхэд дагаа яваад идэх ч юм уу те чөтгөр шулам хажууд нь байгаа юм шиг тийм мэдрэмж төрж ин гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр тэр хүний амьдралд асар их цөхрөл, өвчин, эмгэг, сөрөг, энерги, айц түгшүүр бүр бага наснаас нь буюу бүр ингээд удамтай нь холбоотой, дээд удамтай нь холбоотой тийм эмгэг байн гэсэн үг. Тэр эмгэг нь ингээд дамжиж явсаар байгаа тэр хүн ч гэсэн юм айц давтахаар эсвэл чочрол давтахаар эсвэл хин нэг асар амар ингээд бие махбодын өвчлөл үзүүлэхээр ч юм уу те дарангуйл үзүүлэхээр тэр нь ингээд сэтрээд тэр нь сэтгцэн өвчлөл гэж бид нар нэрлэдэг байгаа. Одоо сэтгцэн өвчин эмгэг болж байгаа. Энэ ихтэй яг сүнслэг байдлаараа юу юм бэ гэхээр зүгээр асар их цөхрөл байгаа байхгүй юу? Асар их айц, асар их одоо тийм тэг ямар нэгэн зүйлээс түгшилт амьдралын бие махбодороо амсан зовлон. Энэ зүйлүүдээс үүдэлтэй хүн юм сүнс сүдэр харж байгаа юм шиг, чөтгөр шулам харж байгаа юм шиг, энэ зүйлүүд нь өөртөө хамт явж байгаа юм шиг юм мэдрэмж мэдрэхүүтэй болчдөг юм байна. Энэ мэдрэхүүчин амьдралын мөн чанар суралцаад алхам алхмаар дээшлэх тусам алга болчдөг юм байна. Баг багаар байхгүй болоод идгээд ангаагдаад өндөр энергитэй сайхан байгаа хүнд бол үргэлж сайхан, бүх өдөр сайхан, бүх өдөр гоё, бүх зүг сайхан. Гэтэл асуудалтай байгаа хүнд бол зүүн зүгч таагүй те баруун зүг сайхан ч юм шиг өнөөдөр одоо онцгүй ч юм шиг маргааш сайхан ч юм шиг ийм бодогдож явж идэг. Тэгэхээр энийг бол бид нэр одооноос эхлэн одоо миний одоо туршлагаар бол таньж мэдэх хэрэгтэй юм байна. Таньж мэдээд энэ чөтгөр шулам сүг сүдрээ өөрөөсөө та одоо үрдийн мөнхөд алга болохыг хүсэж байгаа бол та амьдралын мөн чанар суралцаж өөрийнхөө найз гэдэг зүйлтэй яг ингэ нүүр тулж хүлээн зөвшөөрөх нь айгүй чухал. Юу гэхээр хүмүүс ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй байхгүй. Жишээ нь өөрийгөө асар их ингээд сөрөг энерги ярьж байгааг тааралцсан болгондоо амьдралынхаа зовлон тоочж байгааг аливаа юмны дандаа болохгүй бүтэхгүй юмыг олж харж байгааг хүмүүс байдаг л зүйлгээд бодчихдаг. Ийм л байдаг шүү дээ. Энэ яг ингээд зөв шүү дээ гэж боддог. Үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь миний түрүүний хэлээдсэн би өөртөө ашигласан 5 арга гэж хэлсэн. Тэр 5 аргын эхний арга нь байхгүй юу? Энэ нь юу вэ гэхээр тэр нэг айц хүч, тэр шуламж дэрийн гинжин холбоог таслах хэрэгтэй. Тэр айц хүч, тэр сөрөг энерги, тэр хий үзэгдэл чинь танаас гарч ирээд байгаа маа. Танаас өөрөө бий болоод байгаа маа. Таны энерги тийм байгаа учраас эргэн тойронд байгаа сөрөг энергиудыг та өөртөө татж байгаа маа. Дэлхийн ертөнц Марс ч маш том энерги штэ. Марс дотор сөрөг эрг өчнөө олон энерги холилдоо л ээж яадаг.
дандаа гоё энерги байна гэж байхгүй, дандаа тэнгэрлэг энерги байна гэж байхгүй. Эсвэргээрээ яг таны хажууд сөрөг, бас яг таны хажууд эрэг энерги яг ингээд хажууд зэрэгцээ оршиж идэг. Та сөрөг байвал сөрөг энерги танд наалдана, та эрэг байвал эрэг энерги танд наалдана. Өнгө ижил татдаг гэдэг шиг яг л тийм хууль болж идэг. Тэгэхээр бид нар ингээд 1000 гаднаасаа засал ном хийлгээд те өөртөөгөө ажилласан ч гэсэндээ өөрийн дотоод айдсаа, цөхрлөө, сөрөг энергээ дарж хүлээн зөвшөөрж алхам хийхгүй бол энэ сүнс өдр аз сэтгэр гэдэг зүйл тантай үргэлж бүр ингээд амьдралын туршид ч байж болно. Байнга нүдэнд хийм үзэгдэн, байнга айн, имэн, чочин, сандчин те, байнга л өвчин зовлон тусна, байнга л элдв бус айц давтна. Байнга л юм сүүдэртэй ертөнцид байгаа юм шиг, юм сүүдрийн талд зогссон юм шиг те, ингэж одоо ядандаалчдгүй шуламжтгэр тантай дайралдаад байгаа юм шиг одоо юм мэдрэмжүүд авдаг байх нь, ийм мэдрэмжүүд болдог байх нэ. Тэгэхээр энэ сүнслэг дайн гэж байдаг. Одоо яг хөө бил тэгж хэлээд байгаа юм л та. Одоо бусдад юу гэж нэрлэдгийг бол мэдэхгүй байна. Би хувьдаа энийг юу гэж одоо олж нэрлсэн бэ гэхээр за энэ бол яг сүнслэг дайн юм байна. Би өөртөө хүлээн зөвшөөрч те өөрөө өөртөө тэмцэх хэрэгтэй юм байна. Би гаднаасаа 1000 ингэж энийг анслаад өгөөч, тэрийг анслаад өгөөч гэж явахгүй юм байна. Эсвэргээрээ би өөрийнхөө энэ айц цөхрөл, энэ сөрөг энерги, энэ тэнгэрлэг бус энергиудыг би өөрөө хүлээн зөвшөөрөөд надад ааш байна. Муухай энерги байна те. Надад ийм сөрөг бодлууд байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхний алхмыг хийх ёстой байна гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн байхгүй юу. Хүн ингээл өөртөө одоо янз бүрийн зан характер бидрээс гарна штэ. Ааш байна, муухай зүйл байна те. Ингээл юмд ингээл амар дайрдаг, давшилдаг, шуналтдаг. Хүн гэдэг шиг те, хүн л болсон гэдэг шиг янз бүрийн ааш характерууд гардаг. Гэхдээ энэ ааш характеруудаас та нэг юм нуугдсан, олон юм бүчцэн байгаа өөрийгөө ингэж олж аавна гэдэг чинь айгүй төвхтэй. Тэрийг ингэж ярж, түүнийг ингэж онгоолгоод энэ дотор нь бий байгаа юм байна гэж олж мэдэх нь айгүй чухал байдаг. Хэрвээ ингэж олж мэдээд ингэ явбал танд сүгс өдөр шуламжтгэр ямар ч хүний хараал өрөөл хүрэхгүй. Танд ингээд хараал хүрээд байгаа нь, та ямар нэг юмд хараагдаад байгаа нь, ямар нэгэн байдлаар азгүйдэл, бүтлгүүдэл саад дотор гарч ирээд байна гэдэг нь тань дотор цөхрөл, айдас, төгшөр, сөрөг энерги байна гэсэн үг. Энийг надад байна гэж хүлээн зөвшөөрөх чинь хамгийн хэцүү. Хүмүүс бол яг би ингэж зовж амьдарч байгаа юм чинь ийм ааштай байхаас яах юм ч гэдэг юм уу те. Яг нөө бусд руу гой нэлцаахад амархан байдаг байхгүй юу. Жишээ нь би ийм хэцүү хань ижилтэй таарсан юм чинь би ингэж уурлахаас яах юм. Би ингэж зовхоос яах юм. Би ингэж амьдрахаас яах юм гэж дандаа нөгөө бусд руу тэр одоо мэдлэг мэдээлүүдээ ингэж нэлцаадаг. Түүнээс шалтгаалаад танд ямар ч нөгөө нэг алхам хийгддэггүй. За би энэ өөрт ашиглаж байсан 5 алхмаа танилцуулъя. Нэгт нь мунхын хөшиг гэдэг алхам. Би өөрөө яг нэрлсэн юм л та. Мунхын хөшиг гэдэг одоо алхмыг тогтоож олж мэдсэн юм аа би. За энэ нь юу юм бэ гэхээр дэндүү мунхаг явж байгаа байхгүй. Дэндүү мунхаг явдгаас болоод тийм үл үзэгдэх, жад сэтгэр сүнс ингээд сүүдэрн дандаа өөрийн чинь дагаа явж байгаа юм шиг юм мэдрэмжтэй. Тэгэл тэрнээсээ байнга айсан, төгссөн, хамгаалсан. Намайг тэр хамгаалах хэвээр, энэ хамгаалах хэвээр яана гэлэн. Бараг нөгөө нэгтэй хүүхэд нөгөө хүнжлнөөсөө гарчул айгаад хүнжлөө нөмөрчүүл зүг зүгээр болчдогтай адилхан. Үндэ бол аюул бэрхшээл тулгууруул хүнжил таныг хамгаалж чадахгүй шүү дээ, тэ. Гэтэл хүн хөөрхий тийм жижигхэн бодолтой гэх юм уу, нэг юм нөмрөөч юм уу, нэг юм дотор орчхоор тайвширж ийн гэдэг нь гаднаас биш, дотроос үүсэж байгаа асуудлууд гэсэн үг байхгүй юу? Дотроос үүсэж байгаа аз сэтгэр гэсэн үг. Дотроос үүсэж байгаа сүнс өдөр богчтгөр гэсэн үг. Та тэдгээр аз сэтгэр шүмжтгэр шулам гэж хэлээд байгаа зүйлүүдийг тайван байлгах хэрэгтэй. Тэд нар чи өөр ертөнцид, өөр хуулиар захирагдаад, өөр ажилтаа явж байгаа. Таныг айлах нь тэдний ажил биш. Эсвэргээрээ та өөрөөс айцын энерги асар их ял оруулаад байвал үнэр гэж байдаг, сүнслэг үнэр. Тэр айдсын энерги, тэр цөхрлийн энерги, тэр сөрөг энергиэр одоо аз сэтгэр чуламж түргээд байгаа зүйлүүд тантай ингээд таарлтдаг. Таны хажууд ирээд таныг улам ятгаа, танаас тэр ялгараад байгаа энергиэр чи хооллоод амьдарч идэг гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар нөгөө нэг одоо энэ сүнс өдөрчин ч гэсэн бид нарыг харддаггүй байхгүй юу? Юу вэ гэхээр тэд нар маань өөр ертөнцид байгаа бидний хүн ингээд амьдарч байгаа хүнийг ч гэсэндээ үнрээр нь бодлоор нь энергиэр нь наалдаж ирдэг болохоос яг бидний ингээд бодит амьдралд харж байгаа шиг хараад бид нар тэр наалдаж ирдэг. Хүмүүс юу гэж боддог вэ гэхээр өөрсдөө бодит ертөнцтэй адилхан бодоод сүнс өдөр нь биднийг хараад явж идэм шиг. Үгүй ээ. Танаас ялгарч байгаа үнрээр, танаас ялгарч байгаа бодлоор,
танаас ялгарч байгаа энергиэр таныг таньж олж мэдэж ирээд байгаа байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө энергийг, ухамсарыг, ойлголтыг, зөв оюун санаагаа өөрчлөх нь бидний хувьд хамгийн том хамгаалалт, бидний хувьд хамгийн том ангаалт, эдгээлт болдог гэсэн үг. За миний хамгийн том анх удаа хийсэн тэр алхам бол мөнхийн өшиг гэдэг алхам л да. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрөө өөртөөгөө тулааныг эхлүүлсэн гэх юм уу? Өөрийнхөө урдуур ингээд хүшиг татцсан байна. Та тэр хүшигний цаана бол өдөрч болоод байгааг мэддэхгүй, өглөөч болоод байгааг нь мэддэхгүй, борооч ороод байгааг нь шорооч ороод байгааг мэддэхгүй шүү дээ. Хүшгийг нээсний дараа тэр хүшигний цаанаас нартай өдөр байгаа юм байна. Цастай өдөр байгаа юм байна. Бороотой өдөр байгаа юм байна гэж аливаа ямиг таньж мэдэх алхам болдог шиг мөнхийн хөшгөө тайлах хэрэгтэй. Мөнхөгийн хөшгөө өөрөө татах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би айцтай байна уу, цөхрөлтэй байна уу, сөрөг энергитэй байна уу гэдэг оюун санаагаа таньж олж мэдэх. Хэрвээ үнэхээр тийм зүйл байгаа бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Заахгүй. Би үнэхээр чөтгөр шиг ааштай байгаа юм байна тий. Би өөрөө чөтгөр шиг ааштай байгаа учраас чөтгөр шулмын энергийг би өөрөөсөө ялгаруулад тэр энерги нь надад өөрөө наад сэтгэр болж байгаа юм байна. Асуудал болж байгаа юм байна. Тэг болж байгаа юм байна гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэгээд хүлээн аригчин хүн би аригчин гэж хүлээн зөвшөөрөхгүй бол эдгэрдэггүй гэдэгтэй яг л адилхан байхгүй юу? Би өөрөө асуудалтай байна гэдгийг та ойлгохгүй бол хизээч энд эдгэрхгүй. Худлаа ийм тийм гэл ингээл те үл итгэсэн байдалтай байх юм бол та энэ тулаанд хизээч ялахгүй. Харин эсэргээрээ энэ тулааныг хүлээн зөвшөөрөөд оюун санааныхаа дайныг өөртөө эхлүүлээд өөрийгөө урайлаад те за би энэ асуудлуудаас өөрөө л гарах юм байна. Өөрийгөө л цэвэрлэх юм байна. Энэ айц төгшөр аз сэтгэр гэдэг зүйлийг би өөрөө л байхгүй болгод юм байна гэдгийг ойлгож мэдснээрээ мэдлэгээ таньснараа энэ мөнхийн хөшиг гэдэг зүйлийг өөрөөсөө нээж эхэлдэг. Мөнхийн хөшиг нээгдэж эхэлснээр та хамгаалтанд орж эхэлдэг буюу хамгийн ихний алхмыг хийж эхэлдэг. Юу вэ гэхээр амьдрал арай өөр юм байна гэдгийг нэг ойлгоод байна шүү дээ, тэ. Тэгэж ирэхээр хүн чинь алхам хийж эхэлдэг. За тэр алхам нь юу ч хийж болно. Бясалгалж хийж эхэлж болж гин, йог, дасгал хөдөлгөөнт явж болж гин, амьдралын хэм маягийг уншиж болж гин, эргэцүүлж бодож болж гин, залбирч болж гин. Ямар нэгэн байдлаар та алхам хийж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Эн чин ололт, эн чин амжилт. Тэгэхээр хамгийн эхлээд нөгөө хүлээн зөвшөөрснөр танд мэрэгэн ухаан төрдөг. Би ингэх ёстой юм байна. Би хүч чадлаар өөрийгөө хангах ёстой юм байна. Би өөрөө энэ аз сэтгэрийг би өөрөөсөө бий болгож байгаа юм байна. Ийм аз сэтгэр надад тохиолдоод байгаа нь нүдний болон хүртэл юм харагдаад байгаа нь орой унтахтай айгаад байгаа нь харанхуй өрөөнд ороод айгаад байгаа нь би амьдралд суралцаагүй таньж мдэггүй болохоор би юм мунхаг байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байлээ. За ингээд миний өөрийн амьдралдаа ашиглаж байсан хоёр дахь арга. За хамгийн эхлээд би мөнхийн хөшгийг нээсэн бахна ш хүлээн зөвшөөрөөд тэр зүйлийг ойлгоод за энэний төлөө би засахын тулд нэг алхам хийя гэж бодсон. Алхам хийхгүй бол ямар ч утгагүй штэ тий. За ингээд алхам хийгээд ирэхээр баг багаар өөрчлөлтүүд гарна л та. Ингээд алхамаар дэвшилтүүд гараад нэг юм тийм хамгаалалтай болоод сэтгэл санаа өөдрөг болоод сайхан болтгол доо. Энэ нь бол миний хоёр дахь алхам буюу сүүдрээс ангижрах гэдэг хэсэг байсан л та. Би өөрөө ингээд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрийнхөө би сүнсний хүтэж дэвтэр дээрээ бүгдийг нь тэмдэглээд авсан байхгүй юу. Тухайн үед ингээд тэмдэглэж бичиж байгаагаа яг би бичих дуртай учраас бичиж гин гэж боддог байсан. Би багасаа ингээд тэмдэглэлийн дэвтэр хөтөлсөн учраас дуртай байгаа учраас бичээд байна гэж боддог байсан. Одоо бол би илүү ойлгож мэдсэн. Би танд хэлэх гээд энийг бичээд байсан юм байна тий. Би та нартайгаа ярилцах гээд энийг бичээд байсан юм байна. Миний хувьд энийг бичсэн ч бичээгүйч би өөрийнхөө олж мэдээд явж болох л байсан. Би цаанаасаа бусдад хэлэх үүрэг даалгавартай байсан учраас бичиж тэмдэглэсэн юм байна гэдгийг бол ойлгосон. За миний ингээд хоёр дахь алхам бол ингээд сүүдрээс ангижрах тий. Чөтгөрүүдийг ялахын тулд өөрөө өөртөө хүч чадал өхийн тулд дотоод айцаа ялан дийлхийн тулд бид нар ингээд дайн хийж байгаа бол дайснаа дарах ёстой үстэй тий. Тэр дайн гэдэг нь гадаад ертөнцтэй дайдахтай юм шиг байхгүй юу? Дэлхийн ертөнцтэй ч юм уу, улс оронтой ч юм уу тий энэ улс төрчтэй ч юм уу эдэртэй дайдахтай дайм биш ээ. Энэ бол зөвхөн та өөртөөгөө дайдж байгаа зүйлүүд байдаг. Энэ нь бол эрх чөлөөнд хүрэхтэй өөрийгөө ингээд хөнгөвчлөх буюу энэ айцын хэлхэнээс өөрийгөө гаргах сүүдрээс ангижрах муухай сүүдэртэй сөрөг байгаа бүх тэр зан чанаруудаа өөрийгөө хөгжүүлснээр өөрийгөө амьдралынхаа гэрэлт цамхыг асааснаар амьдралынхаа эрхэм зорилгыг олсноор энэ айцын хэлхэнээс хүмүүс салж эхэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр нэрээ
миний амьдрал арай өөр ээж болох юм байна штэ. Дандаа зүтгээд хичээгээд идэг, дандаа ингээд хичээгээд идэг ч үр дүн үзтгүү нь надаас болж байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээд жинхэнэ үнэн мөнний хүлээн зөвшөөрөөд тэгээд хайрыг гэрэлхийлэх. Би нөө сүдрээс ангижрах энэ хоёр дахь алхам маань бол ерөөсөө хайрыг хайж эхэлсэн. Хайр гэж юу юм бэ те? Хайр гэдэг чи яад юм бэ, ид юм бэ? Би чинь ер нь өөрийгөө хайрлуу, бусдыг хайрлуу гэл. Ингээд хайртай танилцаж эхэлсэн чинь миний сүдрээс ангижрах нэг алхам болж өгсөн л доо. Нөө сүрэг инээрэг уудас одоо уур уцаар гомдол те. Ингээл ямар нэг юмд ингээд давчтаад байгаа. Тэр зүйлүүдээс би өөрөө ирэхгүй уучлаад, инрээд, нэгүсээд нэг юм айтаахан болж эхэлсэн. За ингээд айтаахан болж эхэлж байгаа хэсэг дээрээ би 3 дахь алхам руугаа одоо ингээд одоо юу дээ өсөж дэвшиж орсон гэх юм уу. За энэ нь юу байсан бэ гэхээр дуулууртай байх замаар өөрөө өөрийнхөө дотоод хүчийг гаргаж ирсэн. Юу вэ гэхээр бүх юмд маш гоё дуулууртай хандсан. Юу вэ гэхээр хин нэгэн юм ярьж байвал нэрээ тийм байж болно шүү дээ. Өмнө нь болохоор за ийм гэж юу байдیں۔ За тийм гэж юу байдیں۔ Тэр нь худлаа, энэ нь худлаа гэл иймэрхүү байдалтай, иймэрхүү хандлагатай явдаг байсан. Тэр үедээ би айцтай төгшөртэй яагаад бол амьдралын мөн чанар ерөөсө суралцаагүй учраас нэг худлаа юм нэг цэцэн те тэргээр ядаа энэгээр ядаа ингээд байгаа мөртлөө дотроо хов хоосон. Харанхуу зүрх сэтгэлийг нь нуудлаад үзэх юм бол юу ч байхгүй юм шиг явж исэн юм байлээ. Тэгээд би дуулууртай байж эхэлсэн. Юу вэ гэхээр хин нэг юм хэлвэл за ихчээ. За аха. За миний дөө. Би хизээч хүний насыг голж байгаагүй. Үе нэг жоох хүүхд юу ярьдیں۔ Тэ нинний мэдлэг гэж юу вэ? Хизээч тийм байгаагүй. Миний 3 дахь нандин чанар бол дуулууртай байх буюу жоохон хүүхэд юм ярьжсэн ч тэндээс юм сонсож ойлгох гэж хичээдэг те. Надаас дорой явж байгаа хүн юм ярьжсэн ч тэр хүний ингээд ярианых нь гол мөн чанарыг нь сонсох гэж зүрх сэтгэлээ нээд сонсож эхэлсэн. Ингээд эхэлсэн чинь нөх хүсэл тэмүүлэл гэдэг энергитэй намайг холбож эхэлсэн. Юу вэ гэхээр нөгөө нэг дуулууртай байгаад ирсэн чинь хүн айгүй хүсэл тэмүүлэлтэй болдсон байна, зоригтой болдсон байна, хийх ажилтай болдсон байна, мэдлэгээ өөрөөсөө эргүүлэн авдсан байна. Мэдлэг нь бүр ингээд ундраад байдаг байгаа байхгүй юу. Яагаад гэвэл чихэн онгорхоо байгаа юм чинь аливаа амиг сонсож мэдэж таньж байгаа юм чинь чихэн хаалттай байвал 1000 те буугаад ирсэн төгс гэгэрсэн бурхан бодтой юм ярьжсэн ч гэсэндээ энэ тэр байна, тэр нь юм байна, энэний царай нь тийм байна, хамар нь тийм байна гэж сууж идэг байхгүй юу. Тэгэхээр дуулуургүй байгаа тохиолдолд та хизээч өсөхгүй, хөгжихгүй, дэвшихгүй, дээшлэхгүй эсэргээрээ маш гоё дуулууртай байх хэрэгтэй. Тэр хүн юу яриад байна те, юу хэлэх гээд байна, юу мэдэрсэн, юу сурсан, тэндээс хэрэгтэй юм байвал бичиж аваад туршиж үзмээр байвал туршиж үзээд зөөр сонсоод өнгөрмөр байвал сонсож өнгөрөөд ингээд аливаа амд нэг хичээл хичээл зүтгэлтэй нэг юм гоё төлөвшөлтэй те нэг юм итгэгч аливаа амд нэг гоё итгэдэг зан чанартай те тэнгэрлэг ингээд мэдрэмжийг, энергийг, мэдрэхийг оролддог ийм байх хэрэгтэй юм байлээ. Ингээд ирэхээр хүн чинь эрх мэдлээ олж авд юм байна. Харанхуугаас өөрийгөө гаргад юм байна. Харанхуу тэр нэг сүудрийн тал байснаа болоод тэнгэрлэг тал руу аажмаар нэвтэрч эхэлж байгаа байхгүй юу. За энэ нэвтрэлт нь бол одоо амьдралын маань дараагийн 4 дахь үеийг надад дуудаж өгсөн. Энэ бол хүсэл ингээд төр зүрийн хүсэл тачаалаас огоорох. Юу гэсэн үг вэ гэхээр нэг юм юу гэдэг нэг юм жижигхэн ингээд тийм нэг тухайн үедээ л гоё байх, амьдралын туршид гоё байх биш. Зүгээр нэг тухайн өдрөө, тухайн цагтаа л гоё байх энергиудээс холдож эхэлсэн гэх юм уу. Миний 4 дахь арга бол хүсэл тачаалаас огоорох гэдэг арга байсан. Энэ юу вэ гэхээр одоо юу гэдэг яг одоо идвэл айгуугаа амттай энэ цаг минут энэ 10 минутанд жаргалтай байна. Гэхдээ амьдралынхаа туршинд идвэл өвчин зовлон идэ баригдана. Тийм үү? Тэгэхээр төр зургийн жаргал хин тамаатай юм бэ гэж бодож эхэлсэн. Юу вэ гэхээр төр зурлын жаргалаас нэг тийм холдож тэндээс нэг юм өөрийгөө жоохон зайлуулж тэгэхгүй нэг л амьдрах юм чи энд шоуд энд одоо идэ ингэж явъя тэгэж явъя гэдгээр нөгөө тэнгэрлэг хүслүүд нь алга болчихдог байхгүй юу. Нөгөө тэнгэрлэг хүслүүд нь алга болоод мэдрэгдэхээ болоод итгэгч зан чанар нь хувьсаж өөрчлөгдөд бурхан туслах ажлаа мартаад нөгөө бурханаас айгу холдож эхэлдэг. Бурхан гэдэг нь би шашин яриаггүй шүү. Би итгэл үнэмшил тэнгэрлэг энергийг ярьж байгаа. Энэ зүйлээс холдоод эхэлцдэг. Тэгэл шал өөр юм татагдаал айгу тийм шуналтай юм болоод
уучлах, өршөөх, нэгүсэх мэдрэмжээс холдож эхэлдэг. Тэгэхээр би энэ төр зүрийн хүсэл тачаал гэдэг юмд би өчнөө автаж үзсэн шүү дээ, тэ. Төрхөн зур идчихий, төрхөн зур унтчихий, төрхөн зур гой бүжгэлчий ч гэдэг юм уу. Ингэж би үзсэн шүү дээ. Яг хуу тухайн үеийнхээ одоо ойлголтоор ярьж байгаа шүү. Гэхдээ тэрийг би үзсэн болохоор надад нэг тийм сонирн байгаагүй. Амьдралын минь туршид байх тэр энерги араас хөөцөлдөхийг хүссэн. Тэгээд ингээд нэг шаардлагагүй нэг төрхөн зүрийн мэдрэмж өгдөг зүйлүүдээс өөрөө би холдож эхэлсэн, багаар холдож эхэлсэн. Өчнөө мянган хүмүүс ятгаж исэн. Ингэж идэж, ингэж уугаач, ингэж тэгэж ганц амьдарч ээж юм одоо юу гэдэг ийм гоё охин байж тэгэж яваач, ингэж яваач. Надад тэр сонирн байгаагүй. Би өөрөө сүнслэг энерги дэвшил тгээ явж гин гэдгийг ойлгож ирсэн. Надад үе шат байсан. Надад дөрөвдөх зорилго маань бол төр зүрийн хүсэл тачаалаас өөрийгөө татаж авч сурах, муу муухай тийм одоо хитрхи юм донтохоос өөрийгөө зайлсхийхтэй, өөрийгөө хамгаалах, өөрийгөө буруу зүйл рүү уруу татахгүй. Энэ миний хүсэл мөн үү? Эсвэл би уруу татагдж гин үү гэдгээ ялгаж салгах тэр ухааныг би өөртөө шингээх гэж хичээж оролдож эхэлсэн. За тэгээд үүнийгээ ингээд багаар оролдоод дахиц дэвшил аваад те ингээд төр зүрийн юмнуудаас холдоод хэрэггүй шаардлагагүй санагдж байгаа зүйлээсээ холдоод энэ зүйлүүд маань айгу гой санагдаж эхэлсэн. Энэ маань надад амьдралд маань айгу гой доктортой энергиудыг надад суулгаж эхэлсэн. За үүний дараа 5 дахь алхам руугаа би амьдралын 5 одоо арга та нарт танилцуулъя гэсэн шүү дээ. 5 дахь арга руугаа орсон. Энэ бол жинхэнэ эрхчлөө байсан. Энэ бол хин намаа юу гэж хэлж байгаа надад огт хамаагүй, миний үзэл баримтлал итгэл үнэмшлийг юу гэж шүүмжилж юу гэж доромжилж байгаа надад хамаагүй. Энэ бол жинхэнэ сүнслэг тайвшрал байсан. Юу вэ гэхээр би өөрийгөө ойлгоцсон, тэг муухын хөшгөө нээж чадсан, айц төгшөөр цөхрөл гэдэг зүйлээс холдож чадсан, аз сэтгэр шуламжтгэр гэдэг энэ тэнэг одоо тэг тойрог дотроо эргэлддэг бодлуудаасаа би өөрөө чөлөөлөгдөж чадсан, төр зүрийн агшин зургийн шунал тачаалаас өөрийгөө хязгаарлаж чадсан. Энэ зүйлүүдээс би сүнслэг тайвшрлыг олж авсан. Энэ юу вэ гэвэл жинхэнэ амар амгалан. Нэх гоё тийм юу ч өмссөн, хүссэн юм а өмсөж, хүссэн юм а идэж те хүснээрээ байна. Яагаад вэ гэвэл би өөрөө хүснээрээ байж байгаа нь муу муухайг сурталчлах биш, тэнгэрлэг энерги, бурхны энерги те одоо тийм гоё зүйл надад ойрхон байгаа гэдгийг мэдсэн учраас нөө ухамсарлаж хийсэн бүх зүйл буян болдог учраас би өөрөө буруу зам хийхгүй гэдгийг ойлгоцсон учраас би муухай юмыг ингэж сурталчлахгүй, муухай юмыг дэлгэрүүлэхгүй гэдгийг үшээ таньсан учраас надад тэр зам нь илүү гой гүн гүнзгий, илүү тийм гой харанхуугаас чөлөөлөгдсөн, гэрлийн талд гарсан, тэнгэрлэг энерги мэдэрсэн сүнслэг амар амгалан байсан. Энэ бол зүгээр товчондоо хэлэхэд эрхчлээ байсан. Йоо ямар гоё юм бэ. Эндээс намайг тэр харчих вэ? Эндээс намайг хин тгээ илчих бол тэр ингэчих вэ? Тэр айлгачих вэ? Намайг тэр чочоочих вэ? Тэрэнд би таалагдах болов уу? Энэнд би таалагдах болов уу гэдэг тэр бодлууд надаас сарнсан. Хинч намайг юу ч гэж харсан, тэ надад ямар ч хамааралгүй болж ирсэн. Яагаад вэ гэвэл би чин сэтгэлээсээ авах аялал руугаа орчихсон. Чин сэтгэлээсээ өөрийгөө дотроос нь ойлгож эхэлсэн. Ингэж ойлгохын тулд надад намжлал буюу залбирал тусалсан, ариун мантра, тарин тусалсан, тэнгэрлэг үйлдэлүүд тусалсан, хичээл зүтгэл тусалсан гэд маш олон юмнууд байсан л та. Ингээд би нэг тийм гой хаан болцсон юм шиг санагдчихж байгаа. Энэ зүгээр өөрийнхөө хувьд шүү. Өөртөө ингээд эзэн нь болж байгаа байхгүй юу? Өөрийнхөө удирдагч нь, өөрийнхөө манлайлагч нь, өөрийнхөө хаан нь, өөрийнхөө эрхчлөө нь болж байгаа. Ингээд ирэхээр хүн чинь айгуу гой баяр баясгалтай болд юм байна. Амар амгалан болд юм байна. Тэгээ надад янз бүрийн амьдралд юм тохиолддог л да. Одоо ч гэсэн тохиолдсоор хിവэрэл байгаа. Би ямар гэгээрээд одоо юу гэдэг бүр ингээд тэнгэр дээр амьдраагүй учраас мөнгөсийн амьдралд амьдарч гин. Би дэлхий дээр та нартайгаа л адилхан амьдарч байгаа учраас надад янз бүрийн бүтлгүй юмнууд тохиолдож байгаа. Гэхдээ энийг би төр зурах гэдгийг мэддэг болсон. Эн чинь зүгээр төр зургийн асуудал шүү дээ. Үрдийн мөнхийн зовлон биш шүү дээ гэдгийг ойлгочихсон учраас тэр төр зургийн зүйлүүдийг давах арга барилуудыг хайж эхэлсэн, хайгаад олсон зүйлээ бусдад одоо дамжуулж эхэлсэн, мэдрэмжээрээ өөрийгөө тодорхойлж сурсан. Мөнхийн миний дотор байх аз жаргалыг олсон гэх юм уу. Тэгээ энийгээ би бол яг хуу энэ л юм байна гэж ойлгож байгаа л доо. Энэ л ингээл миний айгуу гаалт эртнээс алмаа золцсон юм шиг надад мэдрэмж өгж байгаа. Би амьдрал гэдэг чинь ийм л юм байна штэ гэж ингэж ойлгож хүлээж авч тэрнтэйгээ илүү ойр байхыг хүсэж байгаа. Би яг эндээсээ л одоо аз жаргал амар амгалан мэдэрдэг байхгүй юу? Юу вэ гэхээр эрх чөлөөтэй байгаагаараа тий хинээс ч юунаас ч айхгүй байгаагаараа за мөн өөрийнхөө яг чин сэтгэл миний зүрхийг хин нэгэн ухаад онгойлгож үзвэл яг чин үнэнчээрээ чин сэтгэлээрээ байгаагаараа тий өөрийнхөө мэдсэн сурсан зүйлүүдийг ямар ч цензургүй хуваалцаж чадж байгаагаараа энэ бол миний амьдралын
харанхуйгаас гарсан гэрэл гэгээтэй зам руу орсон 5 үе шат байсан. Энэ бол жинхэнэ эрх чөлөө байсан. Энэ бол миний тэр сүнслэг аз цэцгэрлэг зүйлүүдийг өөрөөсөө тасдаж чадсан, тасдаж холдуулж чадсан тийм одоо арга ухаан байсан гэж би бодож байгаа. Тэгэж мэдэрж байгаа, тэгэж ойлгож байгаа. Яг нь энэ миний энэ одоо арга барилууд танд хэрэг болчих болно, хэрэг болохгүй ч гэж болно, үнэнч санагдаж болно, худлаад санагдаж болно. Миний зорилго бол түгэх. Миний даалгавар бол бусдад хэлж өгөх. Та юу авах нь таны л асуудал. Эндээс юу сурах нь таны л одоо таны л сүнсний төвшнгөөс сүнслэг одоо мэдрэмжийн төвшнгөөс шалтгаалнаа. За ингээд би нэг амьдралдаа юм 5 арга алхмыг өөрөө өөртөө хэрэгжүүлснээрээ ийм сүнслэг дэвшилтэд хүрч чадсан болов гэж бодож байгаа. За энэ нь бол бүр ингээд оргилон гэсэн үг биш шүү. Би өөрийнхөө хэмжээндээ ярьж байгаа шүү те. Өөрийнхөө өмнөх амьдралаасаа харьцуулаад үзэхээр илүү дэвшилтэд, илүү аз жаргалтай, илүү эрх чөлөөтэй, илүү гоё чөлөөлөгдсөн байж чадж байгаагаа би амжилт гэж харж байгаа, ялалт гэж харж байгаа, тайвшрал гэж харж байгаа, эрх чөлөө гэж харж байгаа юм аа. Тэгээ эндээс мань та нар маань авахын авж, хаяхын хайж те өөртөө хэрэгтэйгээ одоо өөрлөгөө шингээж өөрөөсөө хэрэггүйгээ өөрөөсөө гаргаж болно. За тэгээд нэг иймэрхүү зүйлүүдийг туулаад явж амьдралын сүнслэг дэвшилт гэдэг сүнслэг мэдлэг гэдэг бол танд юу авчрах вэ гэхээр эрх чөлөөг авчирна, амар амгаланг авчирна, баяр баясгалыг авчирна, амьдралын дандаа юм гоё мөн чанартай байдлыг авчирд юм аа. Танд энэ байдал хэдэн зуун тэр бум төгрөг авчрахгүй байж болно тий хязгааргүй мөнгөийг ч авчрахгүй байж болно. Гэхдээ та аз жаргалтай байна. Гэхдээ та амжилттай байна. Дандаа үргэлж инээсэн жаргалтай байх уу? Эсвэл мөнгөний төлөө үргэлж үрчээсэн, зовсон, зүдэрсэн, ядарсан ингэж амьдрах уу гэдэг сонголтоо хийгээд өөртөө ямар нэгэн асуудал байгаа бол хэрвээ магадгүй нүдэнд чинь ингээл янз бүр юм харагдаал, чөтгөр шулам харагдаал, байнга чөтгөр шулмын талаар бодлууд орж ирээл те. Ингээд байгаа бол та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юу гэхээр та мунхагийн хөшгөө нэг цаг болжээ те. Мунхаг гэдэг хөшиг таны урдуур татагдцсан байна. Тэрийг нээгээд үнэн бодит тэнгэрлэг амьдралыг хараад тэрний төлөө алхам хийгээд явах цаг болсон гэсэн үг. Тэгэхгүй бол ингээл сүнс үдрээсээ гарахгүй яваад байвал хүний амьдрал дэвшиж дээшлдэг юм бүрийг ингээл тийшээ харах нь зөв, ийшээ харах нь буруу, тэгсэн чинь тэгсэн энэ юм ийм зүйл дагуулж яана гээл ингээл яваад байвал та мөддөө одоо тий аз жаргал буюу энэ сэтгэлийн сүнслэг эрх чөлөө гэдэг юмд очихгүй. Сүнслэг эрх чөлөө гэдэг зүйл чинь ямар сайхан юм бэ те. Хин нэгнээс юусаа хараат биш, өөрийгөө олсон, ямар ч намаас хараат биш, ямар ч бизнесээс хараат биш, ямар ч мөнгнөөс хараат биш, ямар ч хань ижлээс ч хараат биш. Цэвэр өөрийн хүч чадал, цэвэр өөрийн дотоод энергиэрээ те, цэвэр өөрийн эрх чөлөөгөөр амьдарч байгаа байхгүй юу. Ингэж амьдарсан хүмүүс бол ер нь бусдаас ялгаатай харагдаж чаддаг л та. Тийм хүмүүсийн царайнд нь гэрэл гээгээ цацарсан байдаг те, нүдэнд нь хүсэл тэмүүлэл тэнгэрлэг энерги оч ассан байдаг. Тэр хүмүүс үргэлж хүсэлтэй тэмүүлэлтэй юм аз жаргалтай өсөлттэй дэвшилттэй явж идэг. Гэтэл бид нар бол ингээл дэндүүх бие татаарсан тойрогтой байгаа байхгүй юу. Бусдыг амжилттай явж байгааг хараад татаарч байгаа энергийг би гайхдаг. Хэрвээ танд тийм энерги байвал та ч гэсэндээ мунхын өшгөө нээх хэрэгтэй. Тэр хүн амжилтанд хүрэхийн төлөө ямар хичээл зүтгэл гаргасан бол бүтэн нойртой хонж үзээгүй, бүлээн цайгаа ууж үзээгүй явж байгаа штэ. Гэтэл зүгээр л нэг хин нэг ажуунаас нараад зүгээр л нэг бүх юм бэлтцсэн байсан юм шиг ингэж сайхан амьдарч гин, тэгж сайхан амьдарч гин. Ийм байранд орчиж тийм машин унчиж. Тэр хүн хичээсэн учраас хүртэж байгаа маа. Тийм учраас та битгий атаарх мэдрэмж танд төрж байгаа бол та бушуухан шиг тэр мунхагийн хөшгөөнүүдээ одоо тэ нээх хэрэгтэй. Нээгээд цаана ямар алт эрдэнэс, цаана ямар алмаз эрдэнэ байгааг анзаарч харах нь чухал юм болоо гэж би бодож байгаа. Хий гэвэл хий хэмнээрээ зөндөөл байна гэдэг шиг дэлхийн ертөнцид саяхан би ингээд наадмаар аавынхаа нутаг руу яваад ирлээ. Тэгээд баг зэрэг гандуу байгаа нь харагдлаа. Бороо хурн жоохон ордоггүй юм байна. Ер нь өмнө нь ч гэсэндээ сонсч ийсэн. Бороо хур орохоор ингээд тий эргэн тойрны нутгуудаар нь орчоод яг манай нутагт ордоггүй штэ гэх мэтчлэн зөвлөмөрсөөр сонсч ийсэн. Тэнд одоо маш их мод зүйлэг тарих шаардлагатай байгаа юм байна. Тэнд маш их одоо модчлт гэдэг бүр урайлга бүр тийм санал санаачлах хэрэгтэй байгаа юм байна. Тэр нутагт мод тарихгүй бол тэр нутаг чинь ган гацагт өртөөдөө шар шороо болох гээд байгаа юм байна. Тэгэхээр бид нар бүгдөө хамтдаа мод тари, зүлэг ногоо тари, нутаг уулуусаа хайрлын хамгаалъя гэд хий гэвэл зөндөөл юм байна.
За Аги Монгол. За манай ах ороод ирсэн байна. Совдоо авах гэсэн шүү гинэ. За ингээд шууд постэр асуултын хариултанд нь хариулах юм аа. За ашгүй дээ. Тэгвэл холбогдъё. За ингээд өнөөдрийнхээ энэ сэдвээр энэ зүйлүүдийг ярьлаа. Магадгүй би 77 сэдв 77 хичээл орсон. Хичээл гэж хэлэх үү, амьдралын туршлага гэж хэлэх үү, унсан судалсан маань сүлэлдээд надаас гарсан гэж хэлэх үү, юу гэж хэлэх нь бол та бүхэн өөрөөхөө л ойлгоорой. Миний хувьд бол яг ингээд өөрөөхөө сурсан мэдсэн зүйлийг сүнслэг одоо туршлага хаваалцж гин гэж ингэж ойлгодог. Энэ нь миний даалгавар, энэ нь миний одоо хүсэл, энэ нь миний бүх зүйл гэж би бодож байгаа. Тэр ч утгаараа энэ нэвтрүүлэг, энэ лайвуудаа тасралтгүй хийдэг. Гэхдээ өмнө зөндөө олон гойгоо сэдвүүдээр ярьжсэн ч гэсэндээ надад өнөөдрийн сэдв маань хамгийн чухал санагдсан. Би зөндөө сэдвүүдийг хамгийн чухал гэж хэлжсэн ч гэсэндээ яг одоо энэ цаг мөч энэ одоо байгаа байдлын цаг мөчөөс харахад энэ сэдв хамгийн чухал юм болов. Энийг би олон лайвуудаа ингээл айгүй олон үзээсэй гэж юусаа бодож байгаагүй. Хэрэгтэй хүн, хэрэгтэй цагтаа сонсчоосоо л гэж бодож байсан. Энэ удаа энэ лайвыг би олон хүн үзээсэй гэж бодож байна. Олон хүн сонсчоосоо. Яг нэг цаг намайг сонсохгүйгээр зүгээр ингээд намайг хармааргүй бол нүдэд таглаж байгаад чамаагүй ингээд зүгээр сонсоод үзээсэй гэж бодож байна. Эндээс ямар нэгэн ахиц дэвшил авах юм болов, гарах юм болов гэж би найдаж байна. Тийм учраас хайртай дотны хүмүүсээ меншн хийж өгөөрэй. Бусдад одоо тэг бусдад олон хүнд сонсгох. Та ингээд сонссон чинь танд хэрэгтэй санагдвал шүү. Хэрэггүй санагдж байгаа бол хэрэггүй. Үнэхээр хэрэгтэй юм шиг санагдсан бол шеэрлж өгөөрэй гэж гуйаа. За ингээд өнөөдрийн минь нэвтрүүлэг дууслаа. Аз сэтгэртэй таарсан гэдэг нь надын айцаас үүдэлтэй тэнэглэл байсан те. Надын айцаас үүдэлтэй, миний цөхрөл, миний гомдол, миний сөрөг энергиэс үүдэлтэй надтай таарсан зүйлэл байсан юм бэлээ. Энерги өсөөд сайхан болох тусам хүн шавж хорхоноос жайдгүй юм байна. Амьсан ч төрөөр гараад ирсэн ч айдгүй юм байна. Айх гэхээс илүүтэйгээр тэр зүйлүүдийг ойлгож мэдрхийг хичээдэг болохоос ш тэр зүйлүүдэд ингэж тулгалдаж, тэмцэлдэж, айж өөрийгөө хамгаалж явахаа болдгийм байна. Тийм учраас хүн аз сэтгэр, шулам чөтгөр, сүг сүдэр гэдгийг өөрөөсөө л гаргаж ирдэг юм байна. Өөр ертөнцид байгаа амьддаг нэрийг ашиглаж өөрлөгөө дууддаг юм байна. Өөр ертөнцид тайван өөрийнхөө даалгавраар амьдарч байгаа тэр зүйлүүдийг тайван үлдээ тэд нар маань бид нартай холбогдох те. Гэхдээ дөрвөн сүнс гэдэг зүйл бид нартай холбогдохыг хүсвэл зүүдэрээ, одоо мэдрэмжээрээ, энергиэрээ, үнрээрээ өчнөө олон юмар холбогдоод мэдлэг мэдээлэл бидэрт ирэх сэжүүрүүдийг өгж л байдаг, авч л байдаг. Бид нар авах болохоор ямар гоё юм бэ гэж авчаад харагдах болохоор нээ яасан муухай юм бэ, яасан амар юм бэ гэж гэдэг нь монхын хөшгөний цаана байгаа учраас тэгж байгаамаа та. Тэрнээс ш та монхын хөшгийг татаж чадах юм бол тэг гоё зүйл гуйхаараа сүнс минь сүдэр минь гिचээд харагдахаар нэ бурхан минь айцтай чөтгөр шулам гэж ингэж явдггүй юм байна. Ингэж хоёр тийшээ ингэж холбирдгүй юм байна. Хүн чинь аливаа юмны мөн чанарыг таниад ирэхээр ийм очиртай юм биш үү гэж те муу муухай сүнс сүдэр харагдах юм бол залбирч мөргөж итгэж үнэмшиж өөрийгөө даатгаж те тэр сүнсний өмнөөс нь тэр сүнсний ертөнцид гуйдаг байгаа байхгүй юу вэ гэхээр те нас урсан бүх хүмүүсийнхээ өмнөөс бид нар тэргэл сартай өдөр сар бүр залбирч гуйдаг. Энэ нь бид нар үнэхээр болохгүй да бүтлгүүдцэндээ азгуудаа тэгээд байгаа юм биш. Харин эсэргээрээ бид нар амьдралын мөн чанар суралцж байгаа учраас өчнөө олон байтгаалуудын гараг дээр хамтдаа амьдарч байгааг мэдж байгаа учраас бидний эргэн тойронд энэ энергиуд байгаа өөрөөр хуулинд захирагдж байгаа ч гэсэндээ биедээ хамааралтай гэдгийг ойлгож байгаа учраас залбирч мөргөж сүнсэн дээшээ тэнгэрт одуулаа аврал одуулах болтгоо гэж залбирч тэргэл сарнаар бясалгадаг юм аа. Тэрнээс биш айгаал цухтаагаал чочоол байх юм бол те танд өөрт ч асуудал юм гэсэн үг байхгүй юу? Та айцтай төгшүүртэй байна гэдэг нь та өөрөө асуудалтай, сөрөг энергийн асуудалтай те за мөн ааш характерын асуудалтай ингээд энерги асуудалтай гэсэн үг. Тийм учраас танд энэ зүйл тохиолдож байгаа юм. Тэгэхээр эхлээд хүлэн зөвшөөр дараа нь мунхын хөшгөөнэ түүний дараа алхам хий тэгээд ингээд аажмаар дуулууртай ханд аливаа юмнаас тэр талаар ярьж байгаа хүмүүсийг голч шилхээс илүүтэйгээр сайн сонсож, сайн нөхөрлөж сур, сайн мэдэрч сур. Тэгээ хэрэгтэй зүйлээ аваад өөрийнхөө аяллыг цаашаа өргөжлүүлээрэ гэж хэлэх гэсэн юм аа. Ингээд та нартаа баярлалаа. Ингээд 5 цаг 58 минут болж байна. Би яг 17 цагт 00 минутанд эхэлсэн. Ингээд 1 цаг болж байна. За ингээд танхимын бясалгал амьдралын мөн чанар суралцъя. Айц төгшүүрээсээ гараа энийг ингээд болохгүй байгаа аз сэтгэр мэдрэгдээд байгаа энэ мэдрэмжүүдээс холдож өөрийнхөө хүчээр
өөрийгөө засъя гэж бодож байгаа бол бясалгал хийгээч. Бясалгалын техник асар агуу техник шүү дээ, тэ. Маш олон гайхалтай зүйлүүдийг бидэрт өгж гин. Би энэ арга барил руу орохдоо мөн бясалгал хийжсэн учраас, бясалгаж байсан учраас би энэ зүйлүүдийг олж мэдсэн. Тийм учраас та миний гэлтгүү өөр хаан ч байсан хамаагүй гэр оронтойгоо ойрхон бясалгалын сургалтанд бүртгүүлж бясалгалт хамрагдаач гэж одоо зөвлөе. Миний хувьд бол шалтгаангүй бясалгал гэдэг танхим хичээлийг заадаг. 7 сарын 22-нд өглөөний анги маань эхлэх гэж 10 хүний бүрэлдэхүүнтэй VIP бясалгал байгаа. Тэгтээ ингээд үнийн нэмээгүй яг 150 мянга байсан тэрүүгээрээ байгаа. За тэгээд онлайн хичээл холдоод байгаа бол үнэхээр ирж амжихгүй ажил төрөлтөд завгүй байгаа бол онлайн танхимын бясалгалт маань онлайн бясалгалт маань бүртгүүлээд энэ жилиг дуустал тэр групп руугаа ороод хичээлээ үзээд авах боломжоор нь таныг хангаж гин. Хийж одоо боловсруулж хийсэн цаг минут хичээл зүтгэлээ үнэлсэн үнийн дүн байгаа. Тэр үнийг нь та төлөөд тэг ингээд ороод хичээлүүдээ үзэж сонсоорой гэж та нартаа зөвлөё. Тэгээд энэ хүү хичээлд яг энэ цаг мөчид энэ одоо секунд минутанд надтай хамт байсан та нартаа маш их баярлалаа. Тэгээ сайхан хамтдаа байж ингээд үзэл бодлоо сайхан хуваалцлаа. За 5 цаг 59 минут болж байна. Хэдүүлээ нэг 2-3 минут комент байвал уншаа. Тэ комент бичвэл уншаад тэгээд нэвтрүүлгээ өнөөдрийнхээ лайвыг дуусгая. Баярлалаа багшаа. Багштай талархъя гэсэн байна. Нэмэнд болон баярлалаа. Танд онлайн бясалгал үнэ хэлээд өгөөч гэсэн байна. Шиний нэг мөнхцөл онлайн бясалгалын үнэ 190 мянган төгрөг байгаа. Тэгээд он дуустал хүчинтэй байгаа. Дахин ингээд лист мэлст авахгүй. Зүгээр нэг удаа л бүртгэж аваад он дуусны дараа дахиад группээ шинжилнэ. Яагаад ингээд он дуустал гэдэг вэ гэхээр дахиад шинэ энерги, шинэ бүх ирдэг. Тэгэхээр хуучин юмтайгаа зорилдоод тахаар тэр чин гацдаг учраас дуусгаад дахиж эхлүүлдэг байгаа шүү. Тийм учиртай онлайн бясалгал за баярлалаа гэсэн байна. Онлайн бясалгалын ангийн мэдээлэл авъя гэсэн байна. 7 сарын 19-нээс хичээлүүд нь орж эхэлнэ. Одоо бол дөнгөж групп нээгдээ, дөнгөж нэг зар оруулаа, тэ дөнгөж 1-2 хүн аваад явж байгаа. За ямар ч байсан юу яаж байгаа? 7 сарын 19-нд хичээлүүд маань групптэй ороод явнаа. Бясалгал хийж байхад шувуу харагдсан гэсэн байна. Бясалгал хийж байхад маш олон мэдрэмжүүд орж ирдэг. Баярлалаа гэсэн байна. Талархлаа, баярлалаа, гялалаа, багштай амжилт гэсэн байна. Аж амжилт гэж. За гялалаа гэсэн байна. Баярлалаа та нартай. Баярлалаа гэсэн байна. За тэгээ бүгдөө сайхан амраад аялаад зугаалаад ирцгээсэн баг бүгдөө ажил төрөлдөө орж байгаа бах сүнслэг аяллаа үргэлжлүүлцгээе тэ. За өөр одоо сурч мэдэх зүйлүүдэд үргэлжлүүлцгээе. 7 сарын 22-нд хөдөө байх нэ. Дараагийн элтэнд орно гэсэн байна. За ойлголоо. Баярлалаа багштай гэсэн байна. Эрдэнэ цэцэгцэнд баярлалаа. Бясалгалын үеэр бас хад чулуу болчихдог гинөө. За энэ юу нэх вэ гэсэн байна. За маш олон энергиуд, маш олон мэдрэмжүүд орж ирдэг. Бясалгал хийх үед хүн маш одоо өнгөрсөн тоогооч эвлэрээд өнгөрсөн зүйл нь харагдаж болж гин тэ ирээдүйн харагдаж болж гин өнгө гэрэл харагдах нь энэ өөхөнд маш олон зүйлүүд буюу ухамсарын 70 ертөнцийн мэдрэмжтэй төвлөрч холбогдож байгаа учраас янз янзын мэдрэмжүүд орж ирдэг. Зарим тохиолдолд мэлминүүдний гэмтлэр шилтгаалдаг, мэлминүүд гэмтэлтэй байх үед бүр илүү одоо өрөөсгөл зүйлүүд орж ирэх хандлагатай байдаг. Тийм учраас үндсэн 7 хүрднийхээ энергийг цэвэрлэж өсөр дэвших нь бол чухал байдаг юм аа. Сайхан бүхнийг хүсье, амжилт, сэтгэл сэргээсэн сайхан бүхнийг түгээж байдагт баярлалаа гэсэн байна. За баярлалаа танд. Таны хоолой хүрдний сургалтанд 2 удаа орсон. Сайхан юм сурсан гэсэн байна. Даваа суран бачрал. За баярлалаа. Бас л нэлээд их одоо зүйл болж ээж монголчуудаа яг хэрэгтэй юм байна. Энэ цаг мөчид гэж нээжсэн ярих бясалгал гэдэг онлайн хичээл байгаа. Би ч гэсэн тэр хичээлээр одоо хүртэл бахархдаг. Би ч гэсэн өөрөө байнга үздэг. Баяртай дуртай байдаг. Багштай баярлалаа. Боттой бодтой алхам хийж чадахгүй байжээ гэсэн байна. Сэцэгч маань. За бясалгалд явна гэдэг бол бодтой алхмуудын нэг л дээ. Хамгийн гол нь дахиад ингээд алхмуудыг дахин даван тоолох хэрэгтэй тий. Амжилт гэсэн байна. За миний хайж явсан сэдв байна. Баярлалаа гэсэн байна. Олуулаа. Заашгүй дээ сайн байна. Тэгээд хайж явсан сэдвийг нь яг
цаг нь болоод би хэлж та сонсож таардаг. Бичиг бясалгалын хичээл нь одоо байгаа юу гэсэн мань байгаа штэ. Бичиг бясалгал маань за өнөөдрөөс ингээд маргааш зараа оруулъя гэж бодож ирсэн. 20,000 төгрөг болж байгаа бичиг бясалгал хичээл маань. Тэгээд яагаад вэ гэвэл зуны амралтанд хүүхдүүдэд зориулаад үнэ хямдруулад бас хугацаагаа уртсгасан. Юу вэ гэхээр 2024 оныг дуустал хүчинтэй. Бас энэ оныг дуустал хүчинтэй 17 видео хичээлтэй 9-өөс дээш насны хүүхдүүд хийж болно. Бичгийн хэвэн сайжрна, өөртөөгөө ажиллах, аялах маш гайхалтай зүйл болно. 17 хичээлийг би ч гэсэн 9 настай охинороо хийлгэж эхэлж байна л та. Яг утсын насаагаад эхний хичээл. За өнөөдөр энэ хичээлийг үзэж дуусгая шүү. Мэдэхгүй юм гарвал ээжээсээ асуу шүү. Ярилцсан шүү гэд өчигдрөөс битээр хийж эхлээд эхний хичээлүүд рүү ороод явж байгаа. 9 настай хүүхдүүд хийж чадчихээн. Өмнө нь бол 14 настай хүүхдүүдээс эхэлж бүртгэлээ авч ирсэн. 14 настай хүүхдүүдээс эхэлж хийлэгдэг байсан. Тэгээ одоо би ингээ охин маань 9 настай болсон учраас 3 дугаар ангиа сая төгссөн хийж ингээд туршиж үзсэн охинороо хийлгэж үзсэн чадаад байна болоод байна хийгээд байна. Тэгэхээр 9-өөс дээш насны бүх хүмүүст нээлттэй гэсэн үг 20,000 төгрөг энэ оныг дуустал. Тэгэхээр та нар маань хүүхдүүдээ бас бүртгүүлж олно өөрсдөө ч гэсэн хамтдаа хичээлээ үзэнгээ ингээд хамтдаа та ч гэсэн тэмдэглэлийн дэвтэр гарга хүүхдтэй ч гэсэн гарга эхний хичээлээ хамтдаа суу хамтдаа хий ингээд явбал илүү гоё үр дүнтэй нөх хүүхдийнхаа ч гэсэн юу ойлгох гээд байгааг ойлгоно те. Зарим нэг юм нэг одоо багшийн хэлж байгаа тайлбаруудыг жоох хүүхд ойлгохгүй залхуурах нойрон үрэх тохиолдол гарч байгаа. Тэр видео хичээл чинь нэг хичээл нь 20 минут 30 минут үргэлжилж байгаа. 3-аас 4 хэсгүүдтэй. Эхний хэсэг нь ингээд бичгийн химийн хэсэг орно, дараа нь тэмдэглэлийн дэвтрийн хэсэг орно, дараа нь ухамсарт хуулан бичлэг гэдэг хэсэг ордог учраас бас нэг ингээд 20-30 минут тас гүрийлгээд ингээд ширтүүлээд байхгүй. Эхний хэсэг орлаа. За жоохон амар те. За идэж жоо амар. Дараагийн хэсгийг тавилаа, үргэлжлүүлээ сонсгоод дараагийн хэсэг за одоо ухамсарт хуулан бичлэгийн хэсэг нь орж байгаа юм байна шүү. Чи энийг хуулж жижиг нь вэ шүү гэд хуулан бичлэг хийлээд дууслаа. За одоо жоохон амар гэд ингэж явах хэрэгтэй. Тэгэхгүй яг 30-аас 40 минутын хичээлийг тасралтгүй ингээл суулгаад иж болохгүй. Гэхдээ ер нь бол 3-аас 4 хичээл өөр юм ордог. Бас нөгөө нэг хүнийг бас нэг залхаахгүй, уйдаахгүй орох гэж хичээж тэгж боловсруулж хийсэн учраас тэгж ордог хичээл байгаа шүү. Тэгэхээр хүүхдүүд бол чаднаа. Хүүхдүүд бол чадчихжээ. Би бол яг өөрөө охиндоо эхний хэсгийг хийгээд хичээлээ видеогоо зогсоогоод жоохон амрын шүү. Тэгээ эхний хэсгээс ойлгоогүй юм асуу шүү гэд ингээд явж байгаа. Би бас 100 дуусна. Хичээл орох үед охиныгаа 17 видео хичээл хийлгэчихсэн. Тэмдэглэлийн дэвтэртэй болгочихсон. Бичгийн хэвдэнд баг зэрэг нөлөөлөө сайхан ахис төвшил гаргачихсан байхыг бодож байгаа. Өмнө нь манай охин Багдад дүүсэн байхгүй юу? Хэлгээхээр арай жоохон доод тий дүнгиж ингээд бичиг үсгээ сураа явж байгаа хүүхдүүд ингээд янз янзын юм бичүүлэх боломжгүй байсан. Одоо тэгсэн чинь ингээд бичиг үстэйгээ нэвтрэлцсэн. Гэхдээ бичгийн юм жоохон онцгүй байгаа. Хитрхи том хитрхи ингээд хаашааш бичээд байгаа. Тийм учраас охиноороо хийлгэж үзэж чинь айгуу дажгүй сайхан байна. Болж гэн амжилттай байна. Үргэлжил гой зүйл түгээж их зүйлийг сурч байгаа шүү. Багштай талархаад баршгүй бичиг бясалгалд орноо. Тэгээд дараагийн бясалгал хизээ зарлагдахгүй багшаа гэсэн байна. Миний бясалгал зарлагдах өдрүүд ингээд цаас юу орсон байгаа шүү. Пост байдлаар, зурган байдлаар орсон байгаа. Би 8 сард нэг найзынхаа хурмын зураг авалтын урилгатай байгаа. Тэгээд гадагшаа очиод ирэх учраас би тэр ингээд өдрүүдэд маань хүмүүс маань бясалгалд суух гад ингэж магадгүйгээд 7-8 сарынхаа ажлын хуваарийг гаргаад түүнийгээ пост болгоод оруулчихсан. Та тэрийг харж байгаа 8 сарын энэ үед нь би өглөөний ангид нь эсвэл энэ үед нь оройн ангид нь багтах юм байна гэж үзээд тэр одоо постоор хичээлийнхаа одоо айл хичээл бүртгүүлэхээ сонгоорой. Тэгээд 9 сарын хуваар гараагүй байгаа. 9 сарын хуваарийг 9 сар 10 сарын хуваарийг тухайн үед нь гаргана. Одоо бол 7-8 сарын хуваар гарцсан байгаа миний ажлын хуваар. Одоо тэг үзлэгийн цагууд аваад явж гэн үзлэгийн цагууд маань ямар ч 7 сарын 23 хүртэл дүүрсэн байсан. 7 сарын 24, 25 гээд ингээд цаашаа үзлэгийнхаа цагуудыг 8 сар дуустал бүртгээд аваад явж байгаа шүү. Чатаар өдрөө хэлээд би энэ өдөр завтаагамаа энэ өдөр цаг байна уу гэж хэлээд төлбөрөө тушаагаад үзлэгийн цагаа баталгаажуулаад үздэг байгаа шүү. Үзлэгийн цагаа авдаг байгаа шүү. За ингээд та нартай баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ, өнөө оройг сайхан өнгөрүүлээрэ, өнөөдөр сурч мэдсэн зүйлдээ баг зэрэг ч гэсэн тэмдэглэл хөтлөлт хийгээд нөгөө нэг ерөнхий сайжрах гэдэг шиг те хөтлөлт тэмдэглэл хийгээд тэ өөрөө өөртөөгөө дадуулж өөрөө өөрлөгөө оруулаарай. Хэрэгтэй хайртай дотны сонсоосоо гэж бодож байгаа найз нөхдөө шеэрлж түгээж өгөөрэй. За ингээд сайхан амар цагаараа ойр энерги ба чакра нэвтрүүлгээ хийгээгүй надад явд гоё юм. Яг одоо энэ нэвтрүүлгээ татаж аваад YouTube сувг руугаа оруулна. Та нар маань хизээч хамаагүй нөхөө сонсоорой. Баярлаа. Баяртай. Хайртай шүү. Дараагийн 78 дахь дугаараараа уулзцаая.